энэний дагуу бид нар яах вэ гэхээр малчтай хамтарсан ажил руу орё гээд за малчтай хамтарч ажиллана гэдэг ингэхдээ зэрэг тэр санаа нь юу гэхээр бид нар малчтаас за өвлөн одоо юу гэдгийг 11 12 сар туглаа ялгахчтай зэрэг тугал юм аа. За үгүй бол хойдон жил нь бяруу аваад бяруу шүтлэн аваад 2 3 сар бордоод мах болгоо зарыг гээд ингэхдээ зэрэг ченжүүтэй өрсөлдөх гэдэг бол маш том өрсөлдөөн. Үнийн одоо юу гэдгийг мал бодож авах өрсөлдөөн бол бас тийм ойлгомжгүй болохоор байсан. За тийм учраас бид нар энэ малчтай ямар хуу чиглэлээр хамтарч ажиллавал тэдэнд яг эрэлт хэрэгцээ байна вэ гэдэг яхад зэрэг үнэхээр малын үйлдвэр ухсааг сайжруулах эцэг малын эрэлт хэрэгцээ бол үнэхээр их байна гэдэг нь бол ойлгомжтой болсон юм аа. За тэгээд ерөнхийдөө бид нар яг хөөхтөр Монгол мал одоо төвийн бүсэд яг нэг нөгөөлөх насыг үтсэн Монгол өхөр шүү дээ. Монгол өхөр нэг амьдын жин 320 жоохон гарan цэдгэн үер нь бага байдаг. Тэгээд ер нь биеийн давж ярьсан иймэрхүү одоо өхөр бол Монголын 5 сая гаруй тооцоо өхрийн дотор бол зөндөө байгаа. Их байгаа. Тэр малчтын тэр бараг 200 айл өрхт байгаа одоо сүгийг яхад тэдний одоо арчилгаа малгай худалдаа авах чадварт нь нийцсэн тийм сайжруулагч мал үйлдвэр ямар байх вэ гэдэг ийм хайлтыг бол хийсэн. За тэгээд энд эрдэмтэн судлаач нарт олон хүмүүстэй уулзсан. За өнөөдөр манай энэ групп бий өөрийнхөө хамтран олон жил хамтран ажиллаж байгаа зөвлөгч Зоригтбаатар докторыг урьж оролцуулж байгаа. Тэгээд Зоригтбаатар доктортой бид нар ярьж хөрж байгаад юу гэхтэй зэрэг та нар энэ халимаг үйлдвэрийг сонирхоод үзээч гэдэг саналыг тавиад тэгээд тэрнтэй холбоотой тайлбар юмнуудыг нэлээд сонссон. Өөрсдөө ч бид нар нэлээд уншиж судалсан. За тэгээд ер нь бол ингээд эцэст бол товчхондоо ихтэй халимаг өхөрл ер нь Монголын үндсэн өхөр сүргийг сайжруулахад ер нь нэлээд боломжийн үйлдвэр юм байна гэдэг ойлголт төрөө. За энийг Монголд оруулж ирэх нутагшуулъя гэдэг дээр зоригшуулуудаад за түрүүний ярьсан тэр 2018 оны үйл бид нар ялгалтыг нэгээд 2019 оны 1-р сарын 13-нд яг үндсэн хуулийн баярын өдрөө бид нар өхрөө оруулж ирж ирсэн 172 толгой одоо хүмүүс мэдж байгаа Доронтой аймгийн хөлбөмбөр сумд бид нар анх нутагшуулж ирсэн. За халимаг өхрийг бид нар сонгосон хэд хэдэн үндсэн шалтгааныг би бас товчхон тооччих. Нэгдүгээр бол юу гэхтэй зэрэг ерөөсөө гаруул үйлслийн хувьд бол цэвэр Монгол өхөр тэ Монгол өхөртэй гаруул үйлчлэнийг за түүхийнх үүднээс бол одоо манай Монголын баруун хязгаарт амьдарч ирсэн торгуудууд баруун тишээ тэр 17 дугаар зууны үед нүүдэлтэй авч явсан тэр Монгол өхрийн удам тэрний үргэлжлэл нь бол одоо энэ халимаг үйлдвэр байгаа. Тэгээд бол халимаг үйлдвэрийн нэг гайхамшиг нь юу гэхээр тэр Монгол цус бол элдв өөр үйлдвэрийн цустай холилдоогүй. За халимгийн ард түмэн болохтой зэрэг сайн одоо үйлдвэрлэлийг сайн малаа авч үлдээд за таарухных нь ахуй хэрэгцээндээ хэрэглээд ингэж явсаар байгаад социализмын үед 60-аад оны үед гэж ярьдаг юм байлээ. Зөвлөлтийн эрдэмтэд сүргийнхэн дотор шилэн сонголт хийгээд яг махны чиглэлийн халимаг үйлдвэрийг гэдгийг бий болгож албажуулсан байдаг юм байлээ. Тэгээ энэ халимаг үйлдвэр бол одоо Орос улсад бол хамгийн анхны одоо махны чиглэлийн үйлдвэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр юм байлээ. За тэгээд ингэхдээ зэрэг ерөөсөө Монгол өхөртэй гаруул үйлсэл нэгтэй Монгол өхөр учраас Монгол малыг сайжруулахад асуудал байхгүй хамгийн тохиромжтой гэсэн нэг зүйл. За хоёрдугаарт нь болохтой зэрэг ер нь би түрүү хэлсэн манайд бол яг санхүү мөнгө хүн хүчний болцоо боломжтой ийм өхрийн аж ахуй эрхлэлтийг аж ахуй нэгж айл өрхөөч зөндөө байгаа. За ялангуяа манай энэ Монголын хил дагуу хойцын одоо нутгуудаар байгаа Дормод, Хинти, одоо Булган, Хөвсгөл гэдэг энэ нутгийн иргэд бол ер нь малынхаа үйлдвэр ухсааг сайжруулад бас нэлээд гайгүй юу гэдгийг ашиг хэмтэй өхөртэй болсон байгаа. Гэхдээ бидний нөгөө түрүүний зорилго бол үндсэн хэсэгт одоо жинхэнэ
ашиг шимэн одоо муудаад байгаа үйлдвэр үржил селекцийн ажлын одоо бас хангалтгүй байдлаас болоод давж яраад муудаад байгаа энэ мадыг сайжруулах гэдэг үүднээсээ бол халимг үхэр нэгдүгээрт тэр малчин ардын хувьд бол малж арчилахад хамгийн зовлон багтай. Өөрөөр хэлбэл юу гэхтэй зэрэг энэ үхэр бол бэлчээрээр яваад үүсгэжээлээ болоод ичдэг. За өвлийн хүүтэн тэсвэртэй, зуны халуунд бас тэсвэртэй. Тэгээд малчтаас гарах зардал нь бол харьцангуй гайгүй бэлчээр яваад үүсгэжээлээ болоод ичдэг. Өвлийн хүүтэнд одоо дулаан байр сав гэдэг юм шаардлага баг байдаг гэдэг бол бас том давуу тал байсан. За 3 дугаарт нь болохтэй зэрэг Монгол үхрийг бол яг хоо Герфорд, Ангус, Лимузен ч гэдэг юм энэ үхрээ сайжруулж болох юм тийм. Монгол гэдгээ бид төвийн бүсэд байгаа үндсэн одоо Монгол сүргээл үхрээ хэлээд байгаа шүү тийм. Одоо энэ давж ярьцныг. Энэ үхрийг саяын одоо махны үйлдвэрийн сайн үхрээ сайжруулагчаар яхад бол бас туглан том төрхөөс болоод нэлээд хүндрэл гардаг энддэг иймэрхүү байдлаас нэлээд байдаг гэсэн ийм юмыг бол сонирхсон. За тэгвэл бүрийн тугал болохтэй зэрэг охин тугал нэг 20-с 25 хил. За ир тугал бол нэг 23-аас 28 хил гэдэг юм уу те. Хайцсангуй бас боломжийн жинтэй гараад гарсан хойноо бол амархан ториндаг болохтэй зэрэг ер нь Монгол үхрийг бас халин үхрээр сайжруулахад бас нэг том давуу тал юм байна гэж харсан юм байна. За 4-р нь болохтой зэрэг халин үхэр махны чиглэлийн үхэр учраас энэ үхэр ийм махны гарц нь амьдын жингийнхээ одоо 57-оос ер нь 62% гэж ярьж байгаа. Тэ? Тэгвэл Монгол үхрийн одоо үндсэн одоо энэ үхэр сүргийн чинь махны гарц нь 50 хүрэхгүй те 40 гаруй 45 6 7% ч гэдэг юм тиймэрхүү байдаг шүү дээ те. Тэгээ ихтэй ийм давуу талуудын ягаад ер нь бол Монголын малчин айл өрхүүдэд сайжруулагчаар нь үхрийн сайжруулагчаар халимг үйлдвэрийг ер нь ашиглах болохоор юм шиг байна. Тэрний тулд бол Монголд оруулж ирээ нутагшуулъя гэж ингэж зорьсон. За тэгээд яг нөгөө нэг бас нэг юу би бас групп дээр нэг слайд Монгол үхэр бол яг ер нь бол үндсэндээ нэг шүтлэндээ гэдэг юм уу 36 сартай да үржилд орж байгаа тий. За яг зүүн тохиол Бярунд нь үржилд оруулдаг боловч үндсэндээ шүтлэн наснаас эхэлж байгаа. Гэтэл энэ үхэр маань бол гэхдээ зэрэг ер нь Бярунда үржилд орох боломжтой. Ер нь 290 кг амьдын жин төрсөн байхад ер нь үржилд орж болно гэд одоо энийг үржүүлж байгаа халимгууд Оросууд хэлдэг юм байлээ. За би бол бас яг энэ юу яхад энэ жил одоо нодлон гэх юм уу да тий нодлон 100 үржилд манай Бярун бухнууд гарсан тий Бярунда. Тэгээ эдний төлний одоо оны өмнө 31-нд анхны төлөө хүлээж авсан. Тэгээ он гараа саяхнаас бас ингээд мал төлж эхэлж ер нь бас өөрсдийн тэр Бярун бухнуудаас яасан төл бол их хөөрхөн боломжийн байгаад байгаа учраас ямар ч гэсэн энэ нөгөө уншсан, харсан, сонссон юм бол бодит амьдрал дээр бас үний юм байна гэдгийг бол мэдрээд байж байна тий. За тэгээд ийм үүднээсээ за тэгээд яг ер нь үржилд одоо 1.5 18 сартай дэс гэдэг юм уу тэр хавьд үржилдээр шүтлэн Монгол үхэр ордог гэхдээ зэрэг эргэлтээ хурд нь одоо 2 дахин их болох тийм ээ. За Монгол үхэртэй харьцуулахад амьдын жин ер нь бид нар Орос ингээд яваад харж байхад 21-ээс 24 сар хүртэл 3 сар зогсоод тижээгээд бодоход 450-аас 500 хилд бол асуудалгүй хүргэдэг юм байлээ. Тэгээ 550 хил мэл өргөж байгаа нь бол нэг тийм зовлонгүй хүргэж байна. Тэгээд ерөнхийдөө 24 сартай гэж Бярунд нь бол мах 500 хил амьдын жин тэгээ за нэг 60% юу гэхтэй зэрэг махны гарцтай бол 300 хил одоо гулуул мах гарна гэдэг бол бас ерөнхийдөө бас боломжийн одоо ашигтай мал юм байна гэдэг үүднээс энэ үйлдвэрийг сонгосон.
За нөгөө талаасаа бид нар зүгээр цоошин шинээр энэ юмыг бас хийгээгүй. 1977 онд Сэлэнг аймгийн одоо Түшиг сум тэр үеэр Зэлтэр гэж яхаа Зэлтэр сангийн аж ахуйд бол халин үхрийг оруулж ирж үржүүлээд за тэгээд ер нь 80-аад оны үед Гончиг гэдэг доктор Төв аймагтаас Монгол үхрийг сайжруулах чиглэлээр туршилт судалгаа хийсэн юмнууд материалуудыг бид нар бас үзчихсэн. Тэгээ энэ юу бол бас цоо шинээр хийгээд байгаа зүйл биш. Монголд урд нь хийгдээд түр ингээд жаахан ингээд завсралцсан ямиг сэргэх ажил болоод явж байгаамаа гэдгийг хэлмээрээ. За халин үхрийн хувьд бол яг зүгээр онцлог шинжийн хувьд бол өвөлт төсвөртэй за өөрс тэжээлээр нөр олоод иддэг хэмжлэлийн сайн талууд бол үнэхээр яг амьдрал практик дээр батлагдаад бид нар мэдрээд байж байна. За энэ үхрийн хувьд бол бас нэг онцлог нь юу гэхтэй зэрэг ер нь бол яг сүүний гарцуул нэг тийм сайн биш тэ. Ном дээр бичснээс бол одоо жилдээ нэг 600-аас 800 кг-аас 1500 кг сүү авдаг сааж болдог гэсэн юм байна лээ. Сүүний одоо тослог нь бол нэг 4.2-оос 4.4 зарим үедээ 6 хүрдэг гэсэн байлаа. Гэхдээ ер нь бол халин үхрийг бол саана гэдэг ойлголт бол ер нь маш төвөгтэй юм байлаа. Их ер нь догшин дуу тийм ээ догшин дуу. Тийм учраас энэ үхрийг одоо саана гэхэд ер нь зовлонтой. За бид нар нодлон бас нэлээ тугал маань жоохон үхэр маань оройт туглаад жаахан зарим нэгэн хит одоо хөгшнөөс болоод цэцгаалдах гэхдээ зэрэг нь ихийнхэн сүг дэлэн чэнэрсэн юугийн жаахан багсах гэж ер нь 3-4 ээр хашиж барьж ил нэлээд юм болж иж нэг хөхнийхэн чинрээ гаргаж ирсэн. Тэгвэл зэрэг ер нь бол махны чиглэлийн үхрийг туглын. Ерөөсө төрснөөс нь хойш эхлээр нь өсгөж бойжуулах хэрэгтэй гэж зөвлөдөг юм шиг лээ. Бид нар ч гэсэн яг тиймэрхүү маягаар ер нь саана гэдэг ойлголт бол тэг бол толгойноос аваа хийцэн явж байгаа гэдгийг хэлмээр байна. За нөгөө нэг юу бол өштэй их тийм үрсэг гэх юм уу тийм хитлээ харьцангуй номхон гэд байлаа гэд ингээд яг өөрийнх нь тугал руу хандаад юм уу тугал бюро руу ингээд ойртоод ирэх юм бол тэрийг хамгаалах гэж ер нь бол ямар ч одоо шилбүр бургас одоо юу гэдгийг тэр үедээ гойлон бариад яж байгаа тэрийг тоохгүй мөрөгдөд байх гэдэг тийм ер нь үрээ хамгаалах тэ чон нохой зэрлэг амтнаас хамгаалах бусдаас хамгаалах чанар нь бол юу онцлог юм бэлээ. Тэгээ анхны жил оруулж иж байгаа зоригтой батар доктор хэлгээ яг төрж байгаа үеийн процессыг харахад дандаа нэг тийм хүний нүднээс жаахан далтхан нууцхан газар одоо туглаа нуух ийм байдал бол их тод ажиглагддаг юм аа гэж. За тэгээд халин үхрийн одоо ерөнхийдөө бид нар ийм үүднээс халин үхрийг сонгоод за тэгээд яг эхлээ хэдийгээр бид нар одоо ингээд 2018 онд ягаад аятайгаа эхлээд явж байсан бол харамсалтай манай одоо энэ төслийг санаачлах найз маань гинт нас бараад тэгээ энэ төсөл маань аягүй хүнд байдалд орсон. Гэхдээ бид нар бас эхний жилдээ нөгөө хэлсэн төлөвлөж байсан дагуу Доронтой аймгийн Хөлбөмбөр сумын 5 3 өрхөд Хинтээ аймгийн Жаргалтан сумын 5 өрхөд үржлийн бух тавьсан. Тэгээ түрээсээ. За тэд нартэйгээ ямар гэрээ хийсэн хөхтэй зэрэг та нар одоо яг хоёр талаас малынхаа эрүүл мэндийг гарал үүсэл юмнуудыг тодорхойлно. Тэгээд гарсан эр туглын хойтон өвлөн юм уу те альсэл бярунд нь бид нар зах зээлийн үнээр хөдөлж байгаа тэрийг цааш нь бордоод мах болох ийм схемийг хийя. Охин 50%-ийнхаа тэр гарсан төлийг та нар өөр дээрээ аваад үлд. Тэр төл чинь 2 жилийн дараа юм уу 3 жилийн дараа үржилт авахт нь бид нэр өөр цусны халимаг бохох ийм маягаар айлын одоо хээлтгчийн сайжруулах маягаар
хамтран ажиллая гэж ийм 8 айлд одоо 12 бух бид нэр түрээсийг тавьж намар нь буцааж авч ойдон жил нь 20 онд төлийг авсан үнэхээр одоо цовоо цойлон өсгөлөн байна гэдгийг харагдсан. Бид өчигдөр тэр групп дээр нэг бичлэг тавьсан байгаа те жаргал таасан үн туршилтын юу гэдэг ингэсэн. Яг энэ юм маань одоо тэгээд бас ийм зорилгоор явж байсан бол замын дунд нэг харамсалтай шалтгаанаар гацсан. За гисэн хэдий ч одоо яг энэ ажил маань бол бас ер нь болох юм байна. Хичнээн эдгээр ихний үедээ бас алдсан онсон зүйл инээдрээ байсан боловч ер нь бол Монголд оруулж ирээд нутагшуулах юм бол хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг бол гүн бат авсан. За тийм ч учраас би яг найзгаа одоо өнгөрсөн юу яхаа зэрлэхэн өмнө амлсан юу бол юу гэхээр хамт одоо эхлүүлж байсан юм найз нь чадлын хайраар үйлчлүүлнэ гэж эр хүнийхээ хувьд бас яасан. Тэгээ би нэгдүгээр тэр амлалтаач өнөөдөр бас биелүүлэх хийсэн гэж санаж байгаа. За нөгөө талаасаа ч одоо бас завтаач үдээд болсон хүний хувьд гэртээ суугаад сошиал хараад нэрвчээсний оронд бол хөдөө хөрмал гээд ингээд явж явах чинь тодорхой зорилготой юу гэдгийг би хаанд эрүүл мэндийн хэрэгтэй гэдэг үүднээсээ энэ чиглэлээр явж байгаа. Тэгээ сая хэдэн жилийн өмнө ковид гараад энэ ажлаа дахиж үргэлжлүүлэхэд жоохон төвхтэй байсан. Янз янзын шалтгаан. Гэхдээ тэр үед нь бол бид нар яг хөөхтөр эхлээд бид нар одоо танд хэрэгтэй байх гэж одоо жоохон дэлгэрэнгүй ярьж байгаа болно гэж бас хэлчихээрэй. Юуны эхлээд бид нар ойр хавийн цаг агаар нөхцөлтэйгээд бурайдас анхныхаа одоо 172 толгой өхрийг шил сонгож оруулж ирж исэн. За тэгээд дараагийн удаадаа бол яг бурайдад бол яг цэвэр үйлдвэрийн өхөр халимг үйлдвэрийн өхөр бол ерөнхийдөө бас эргэлзээтэй цөөхөн болцсон нэг бол бид нар мэдсэн. За тэр нь юу гэхээр Казахстан ерөнхийлөгч Назарбаев сайн цэвэр үйлдвэрийн махны сүүний өхрийг одоо гадаадаас худалдаж авах юм бол тэр худалдаж авсан үнийх нь 80% буцааж улсаас төлдөг ийм одоо шийдвэр гаргаснаас болоод ерөнхийдөө Казахстанаас бол маш олон мянган толгой өхрийг тэр дотроо халимг өхрийг түүсэн Оросоос. За тэгээд тийм учраас бол бурай тавьд бол яг нэг үжилд бидний одоо хүсч мөрөөжсэн тийм байхгүй ойсон учраас халимг руу явсан. Дараа нь ер нь төвийн Оростой мужид байдаг цэвэр халимг үйлдвэрийн одоо үржлийн аж ахуйтай холбоо тогтоогоод за тэр халимг үйлдвэрийн аж ахуйгаас өхөр нийлүүлэх гэрээ хийгээд энэ ковид үед наашин хил гарах төвхтэй байхад нь хуучин хамтарч ажиллаж исэн бурайдын компанитай гурвалсан түншлэлийн гэрээ байгуулад Орос дотор нь тэр Оростой мужаас наашин одоо эрхүү муж бурайдад сонгосон өхрүүдээ авчирч 1 жил нутагшуулаад за тэгээд тэрийг 21 онд ихнийх нь бас өвөл оруулж ирсэн. За энэ жил 2 дахь ээлжийн энэ намар оруулж ирээд ингээд байж байгаа. За тэгээд ингээд явахтай зэрэг бол юу гэж хэлэх гэж байна гэхээр ер нь бол анхны оруулж ирсэн болон дараагийн юмнууд бол бүгдээрээ яг гарал үүслийн гэрчилгээтэйгээ цэвэр одоо үйлдвэрийн халимг өхрүүдийг оруулж ирсэн. За миний зорилго бол юу гэхээр зэрэг энэ үйлдвэрийн яг хэвээр нь цусын хадгалаад цэврээр нь үржүүлэх ийм сонирхолтойгоор явж байгаа. Тийм учраас манай өхрүүд бол гарал үүсэл за цаашаа удам судар нь бол цэвэр үйлдвэрих байгаа гэдгийг хэлмээр. За халимг үйлдвэрийн талаар айгүй олон хүн энэ олон жилийн хугацаанд надтай харьцаж байсан, асууж байсан, судалж байсан, сонирхож байсан. Тэгээ яг ер нь бол та хүн шүргээ аж ахуй ингээд яаж байгаа усуд мэдж байгаа. Эхний одоо ер нь 3 жил бол дандаа л зардал гардаг энэ аж ахуйга ер нь суурийн тавих ийм цаг үе байдаг. Тэгээ энэ 3 жил ерөнхийдөө бас зовлонтой бэрхшээлтэй ч гэсэн амжилттай ардна гарч байна. Тэгээ энэ хавраас бол би бас тодорхой тооны цөөн тооны халимг өхрийг бас борлуулах гэдэг юм уу яг зорилгынхаа дагуу одоо бас бусдаа хуваалцах юм ерөнхийдөө зорилготой төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд бол яг
тийм одоо хангалттай хүссэн хэмжээнд нь өгөөд ах тийм нийлүүлээд ах мал бага байна. Нэг талаасаа хоёрдугаар талаасаа ер нь бол би зүгээр анхнаасаа бидний талигаас одоо энэ зориг доктор бидний баримтлсан зарчим бол юу гэхтэй зэрэг ерөөсөө анхнаасаа бид нар яг чанарын шаардлага үнэхээр юу чанартай хэлбэлэгчийг нийлүүлээ. Тэрнээс ерөөсөө нэг мал болгоно, бэрөө болгоныг л одоо бох гэдэг ч юм уу ийм байдлаар ингээд нийлүүлээд авах юм бол хажмаг үхрийг сонирхож байгаа хүмүүсийн анхны одоо их дээр нь тийм ус асгасан цаашны бидний зорилго цаад болж магадгүй гэдэг үүднээсээ эхний жилийнхээ хувьд бол энэ сүрэг дотроо бас шилэн сонголт хийгээд за энийг бол бас ингээд бухуулах шинжтэй байна. Баруун бухамдан зарч энийг шүтэн болсон харъя. За энэ ч бол ерөнхийдөө бас итгэл найдвар бага байна. Энийг жоохон бордоод юу гэдэг юм тэгэхээр одоо хажим юуны үхрийн мах ямар байна гэдгийг туршиж гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ажиллах гэсэн бодол санаатай байгаа учраас эхний бол яг баруун бухны бол цөөхөн бас эртнээс ярьсан хүмүүст одоо бас амлсан ярьсан юмнууд байгаа гэдгийг хэлмээр. Гэхдээ би бол бас энэ юуны хувьд бол яг тугалтай нээч гэдэг юм уу охин баруу шүтэн энэ бол бас тодорхой хэмжээгээр ер нь сүргийнхээ бүтц тооцоо юмнуудыг харж байгаа бас орлуулах болцоо боломж байна гэж бодож байгаа. За анхны удаа яаж байгаа учраас яг тэдийн төгрөгөөр зарах уу яах уу гэж асуултанд бол надад хариулахад төвөгтэй байгаа. Гэтэ зөвхөн миний баримтж байгаа юм бол юу гэхтэй зэрэг Монголдо оруулж ирээд за тэгээд энийг бүсгэж үржүүлж байгаа учраас шууд гаднаас авчираад импортж оруулж ирэнгүүтээ зардгаас бол хямд байх ёстой тий хямд байх. Өөрөөр хэлбэл зүгээр гол хандж байгаа одоо зах зээл маань бол үхэртэй жирийн малчин айл руу одоо дэм болох тиймэрхүү чиглэл рүү явж байгаа учраас ер нь бол үн ханшийг бол одоо том үйлдвэрийн тэр их зардал өндөртэй тижээлэх яадаг энэ үхрийг бол хайцсангуу өртдөг арай жоохон бага байгаа учраас бас боломжийн үнээр зарах бодол санаа байгаа. Тийм учраас яг нь ер нь бол ингээд зах зээлийнхээ юм судалгаа юмнуудыг хийгээд манаас мэрэгжлийн хүмүүс эдийн засгч юмнууд тодорхойлоод үн гаргаад борлуулах байхаа гэж байна. Би яг тэр үед нь бол надад бол нэг ийм насны ийм үүсний одоо борлуулчаар мал байна гэдэг юм бол бас та бүхэнд хэрвээ хүсвэл сонирхол зарлаад тэгээд яая гэж бодож байна. За нөгөө талаас бас ерөөсөө зорилго бол юу гэхээр зараал тэгээд мөнгө салгаж аваад болоо гэж яахгүй бас нэг мөрөөдөл бол юу гэхээр үнэхээр энэ халим үхэр Монгол үхрийг сайжруулагч муу юм байна гэдгийг ингээ харуулчул тэ хүмүүстэйгээ малчтайгаа үхэр сүрэг одоо үржүүлж байгаа хүмүүстэйгээ хамтраад харуулчих юм бол яг хувийн хувьд одоо хүсэл мөрөөдөл маань байна. За найзынхаа амтныхаа зорж ирсэн юмыг бас хэрэгжүүлэх гэсэн ийм бодол санаа байгаа. Тийм учраас бид нар одоо зориг доктор бидний ярьж байгаа юм бол халимаг үхрийн маллага арчилгааны тал дээр бол ер нь борлуулсан ч гэсэн араас нь одоо зөвлөгөө өгдөг холбоотой байдаг ийм механизмыг бий болгоё гэж ер нь төлөвлөд ажиллаж байгаа. За өнөөдөр бол зориг докторийн одоо бичсэн халимаг үйлдвэрийн аж ахуйгаар гээд Талигаас Батхуугийн дурсгал зориулаад бид нар бас нэг гарын авалга тохиомж бичсэн. За тэнд бол ер нь халимаг үйлдвэрийн үхрийн тухай маллага арчилгааны онцлог технологийн талаар бол бас зөвлөмж юу оруулсан тохимол. Тэгээ энэ жил бас найзын маань төрсөн өдөр 5 сарын 19-нд тэр хавьдныг хэвлүүлээд гаргачих гэсэн анхны борлуулалт маань ч болох гэсэн яг хөө тэр бодлыг бол одоо бид дотроо тэгээл ингээд явж байгаа. Тийм учраас ер нь борлууллаа гэдэг ингээд бол араас нь бас холбоотой байх тэрнийхээ үр дүнг хамтраад гаргах юм бол бидний зорилгоч нийцэн хоёрдугаарт миний цаашдаа энэ одоо нэг хөдөлмөр гаргаж бидний энэ ажилч гэсэн цаашаа явахад хэрэгтэй байхаа л гэж бодож байна. За ингээд би бас нэлээд нуршуулчихсан юмнуудаа өөрийнхөө илгэсэн санааг та бүхэнд
хилчлээ гэж бодож байна. Тэгээ та бүхний сонирхсан зүйл байвал надаас болон за Зориг Театр доктороос суугаарай. Тэгээ би дахиад хэлье. Би яг мэрэгжлийн хүн биш. Зүгээр яг энэний төлөө бол зориод ер нь 8-9 жил ингээд явлаа. Алдаа оноо юмнууд зөндөл байна. Тэгтээ нэг юмыг бат итгэсэн юм бол ер нь Монголд нутагших юм байна. Нутагших эхний жилдээ бол их төвөгтэй байдаг юм байна. Ялангуяа бага насны одоо бяруунууд бол бас их тийм төвөгтэй юм байна гэдгийг мэдлээ. Нэг жил болоод юу яасан нутагчсныхаа дараа бол ерөнхийдөө зантай юм байна. Би тэрнийг зураг чиглэр ягаад групп дээр энэ зар дээр ч гэсэн гарсан байсан. 15 сартай бухан бяруу ихийнхээ хажууд байж байгаа. Тэ ихийнхээ жингийн бараг 70-80% нь хүрэхээр юутай ийм хэмжээтэй. Тэгээ энийг бол яг нэг үйлсгэд нэг тийм тусгай тийжээд միջэл яг бэлчээрээ явуулаад ингээл яасан. Харин бол сүүлийн оруулж ирсэн өхрүүдийн хувьд бол анхныхаас арай өөрөөр малж байгаа нь юухтэй зэрэг тугал байхад нь одоо хүчит тийжээд одоо энэ мемо баавар ацдгээ тийжээд байдаг шүү дээ. Энийг бол харин ер нь өгдөг болоод байгаа. Энэний үр дүн бол бас юу байна. Тэ үнэхээр одоо юу гэдэг бид нар ч онлайн би хувьдаа мэдэхгүй байлаа. Тугал юуны гүзээний хөгжил ихний 90 хоногтод ер нь үндсэндээ төлөвшдөг. Тэр үед нь л тийжээр малгай асар чухал байдгийн байна гэдгийг Ямба доктор бус хүмүүсийн хэлнүүдээс хараад яг энэ чиглэлээр ингээд хичээлүүдийг ингээд одоо тэр нормын дагуу өгөх гэж оролцсон. Тэгээ энэний юу бол бас үнэхээр байдаг гэдгийг бол хардсан. Тийм учраас бол жил ирэх тусам л одоо юу гэдгийг тийм ээ юмыг алдаа оноогоо одоо бас залруулад засаад дэвшлэл явж гинэ л гэж хэлмээр. За баярлалаа. За манайхан асуух хүн байна юм асуугаа. Байна уу? Байна сайн байна уу? Улаан алдсан өхөр ер нь манай нөхцөлд ер нь хэрвээ сэлэнгээ улаан алдсан гэдэг байгаа. За зориг доктор мэрэгжлийн хүн ярьсан дээр би бол яг нэг үйлгээд одоо халим өхрээрээ л одоо дагнаад алдж оноод явж байгаа хүн байгаа. Тий. Зүгээр яг энтэй яхад бол халимг өхрийг Герфорд Бухаар одоо сайжруулж казакийн цагаан толгой гаргасан гэдэг ингээд казакийн цагаан толгой одоо их юу бол удам нь бол халимг үйлдвэр болдго юм байна гэж уншсан. Зориг доктор. За сонсож байна уу намайг? Сонсож байна. За та бүхний энэ орон амар амгалан айлтгаж мэдчилээ. За намайг Зориг Театр гэдгээ. Махны өхөр судлаар 30 гаруй жил одоо 40 шахаж жил ажиллаж байна. За энэ сая мэндэ захирал халимг өхрийн талаар одоо маш дэлгэрэнгүй ярьчихсан учраас энийг давтаж ярмааргүй байна. Гэхдээ сая одоо ярьж байгаа ярианаас үзэхэд энийг одоо бас нэг тодруулж хэлэх хэдэн зүйл одоо байна. За манай энэ махны өхөр үржүүлж байгаа үржүүлэгчдийн одоо энэ үйлдвэр угсаа сонгох тэр сонгосон үйлдвэрээ хэрхэн яаж үржүүлэх талаар бол одоо ингээд зарим нь одоо ингээд төржээд мэдлэгжээд явж байгаа ч байж л байна. Зарим нь ч одоо ингээд саяын одоо асууж байгаа шиг ингээд тодорхойгүйч байж л байна. Тэгэхээр бид махны өхрийн аж ахуйг яаж одоо явах вэ? Технологи ямар горим одоо барих вэ? Ямар горимд нийцсэн өхрийг сонгох вэ гэдэг бол нь одоо бас тэр тухайн үйлдвэрийн онцлог
аж ахуй биологийн онцлогийг нарийн сайн мэдэх зайлшгүй шаардлага байгаад байгаа. Зүгээр одоо хил харилцаа нээлттэй болж одоо гадаадаас ямар л бол ямар одоо үйлдвэрүүд одоо сүүлийн 10-20 жилийн хугацаанд одоо орж ирлээ л дээ. Одоо махны үхрийн одоо акул гэгдэх одоо лимузин, герфорд, за хар улаан ангус гэгчгээр одоо махны төрөлдсөн одоо энэ мундаг үйлдвэрүүд бол манай тэдний ороод ирсэн шүү дээ. За тэгээд орж ирсэн даруйдаа л одоо эдгээр маань ингээд нэг яагаад чив чимээгүй болчиход байна вэ? Одоохондоо дэлхийд алдартай Монголиард, Копекс Монголиард, Журагийн Монголиард гэгчлэнгээр энэ сүүний үхрүүд орж ирээд за тэрийг одоо энэ үржүүлсэн аж ахуй нэгжүүд бол одоо тэр зорхноо ингээд дэвжээд дэлгэрээд ингээд явцсан байж байхад одоо энэ мундаг үхрүүд одоо махны үхрүүд оруулж ирчээд энэ маань яагаад таг болчиход байна вэ гэдэг бол ерөөсөө Монгол орнд тохирсон одоо тэр технологиг одоо энэ дагаж мөрдөхгүй тэрэндээ нийцүүлээгүй байдлаас болж одоо энэ маань нөгөө дотоод аж ахуйн зардал нь одоо ингээд өсөөд тэгээд энэ үр ашиггүй болоод байгаа учраас ер нь нэг дуу чимээ ингээд багтаа болчиход байх шиг ерөнхийдөө харагдаад байдгийг. Тэгэхээр одоо Монгол орны сая хүн асуудаа ямар үхэр одоо үржүүлээд цагаан толгой ямар үхэр вэ энэ төр гэдгийг сая асууж байна. Тэгэхээр манайтай ойролцоо Сэрүүн бүс нутгийн одоо махны үхрийн аж ахуйд эрхлэн үржүүлж байгаа тэр үхрээс л оруулж ирээд өөрийн одоо энэ хатуу ширүүн уур амьсгалтай байгаль цагуурын нөхцөлдөө одоо дасан зохицох замаар үржүүлэх нь бол бидэнд одоо махны үхрийн аж ахуй эрхлэх хамгийн ойрын гарц байна гэж ингэж одоо би үзээд одоо энэ Smart Aim компани одоо энэ мэд сайхан одоо энэ тажигаач агсан Батхүү баянтерс одоо би анх зөвлөж энэ хажим үхрийг одоо оруулж ирэх санаа оног одоо өгсөн хүн юм байнамаа. За тэгэхээр энэ хажим үхрийг ер нь махны үхрийн аж ахуйг бид нар технологийн горимын хувьд нь ерөөсөө 2 хувааж авч үзэх зайлшгүй шаардлага байна. Одоо эдийн засгийн хувьд үр ашигтай байх үүднээс. Тэгэхээр энд бүрэн сүргийн эргэлт үхий одоо үржлийн аж ахуй одоо эрхэлж байгаа нөхцөл одоо энэ технологийн 2 одоо шат амжилгад одоо зайлшгүй хуваах шаардлага байна. Нэгдүгээр их сүргийн амгалааны аж ахуй. Тэгэхээр махны үхрийн аж ахуй маань ерөөсөө дан ганц одоо махны үхэр буюу тугал өгдөг ийм л аж ахуй. Тэр тугалаар нь бид нар одоо зохистой өсгөн боожуулаад мах үйлдвэрлэдэг ганц бүтээгдэхүүн салбар. Тэгэхээр зэрэг бид их сүргийн аж ахуй бол ерөөсөө дээд зэргийн одоо эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Одоо ингээд арчилгаа маллагаанд бол одоо ерөөсөө үндсэндээ хариулга маллагааны зардлаас өөр юу ч орохооргүй байгалийн одоо бэлчээр түшгэлсэн ийм аж ахуй байх нь бол хамгийн одоо зохистой хувилбар байна. Тэгээд хоёрдугаарт одоо одоогоор салбар нь юу гэхээр ерөөсөө өсвөр үхрийн өсгөн бойжуулалт салбар. Тэгэхээр энэ хоёрыг тусдаа заагтаа авч үзэхгүй л ерөөсөө энэ хоёрыг одоо ингээд нийлүүлээд ингээд аваа явуучих юм бол аль аль нь мэддэггүйгээр одоо нэг 2-3 жил ажилласны дараагаар ерөөсөө ингээд үр ашиг гэж юм харагдахгүйгээр ингээд одоо энэ махны үхрийн аж ахуйн одоо уналт доройдл одоо ингээд тодорхойгүй байдал ингээд үүсээд байна. Тэгэхээр бид одоо ингээд их сүргийн аж ахуй гэдэг ингээд хямд төсөр аж ахуй бэлчээрийн мал аж ахуй ингээд явж байгаа хэдий тэндээс гарсан үр төлийг мөн ялгаагүй их сүргийн малын одоо малтайгаа адилхан малгах юм бол энэ маань ерөөсөө эдийн засгийн хувьд ямар ч одоо үр ашиг гарахгүй байх одоо нэг хүчин зүйл болчиход байна. За тэгэхээр өсвөр үхрийн аж ахуйг бол технологийн одоо үндсэн 4 стратеги явах нь маш зүйтэй байна. Нэгдүгээр сүүн бойжилтын үе. За энэ маань ерөөсөө 180-аас 210 хоногийн хугацаанд бойжилтын үе.
Хүмүүс бодохдоо бол ерөөсө гарч ирсэн төдийг одоо нарийн ширийн одоо энэ багсармад хичээлэг энэ одоо ингээд өсөлтийг дэмжих одоо ямар зүрийн одоо энэ бүрэн найрлагатай энэ хичээлүүд байна. Гэтэл ерөөсө энэ хичээлтэй ерөөсө харьцуулшгүй хамгийн үнцэнтэй, хамгийн өсөлт боёжртыг хамгийн их дэмждэг, хамгийн чанартай хичээл маань юу гэхээр ерөөсөө үнэний сүв, эхийн сүв. Энэ эхийн сүв ерөөс одоо анх одоо түрүүнд хэллээ шүү дээ. 20-оос 24, за 23-аас 28 кг жинтэй одоо цувал төрдөг гэж байна шүү дээ. Тэгтэл энэ төрсөн одоо энэ ялхантныг ерөөсөө 10-аас 15 дахин одоо өсгөх хүчин чадалтай хичээл юу гэвэл эхийн сүв. Тэгэхээр махны үхрийн одоо хэлбэржин боожих хад одоо ингээд 75% нь энэ сүүн боожлтын үед явагддаг учраас хамгийн одоо их анхаарах, хамгийн их үнцэнтэй цаг бол энэ сүүн боожлтын үе байх нэ. Сая Мэндэ захирал нийгмийг буруу ойлгож ярьж байна лээ. Тэр 850-аас 1500 литр сүү гэдэг бол ерөөсөө одоо туглах энэ бол ерөөсөө сүү махны үхрийг саах тухай бол ерөөсөө килограмд байж боломгүй зүйл. За тэгэхээр хамгийн ихний нэгдүгээр одоо сүүн боожртын үе гэдэг маань 200-аас 180-аас 210 үргэлжлэх нь байна. Энэний хамгийн үнэт тэжээл бол сүү байх нь байна. За хоёрдугаар үе шатанд бол өсгөн боожуулах үе шат. Өсгөн боожуулах үе шат гэдэг маань одоо технологийн тэр түрүүчийн хэлсэн сүүн боожуултаас огт дутхааргүй ерөөсөө махны үхрийн одоо хэлбэржин боожих одоо хоёр дахь үе шат учраас өвөлдөө одоо энэ онд орж байгаа нэг наснуудыг одоо тэр өсөлтийн потенциалыг алдагдуулахгүй тулд маш сайтар одоо тэжээж онд оруулах шаардлагатай. Энд бол нь одоо ингээд тэжээж өсгөн боожуулах биш бүр шахан бодохтой ингээд хамт хийгээд ингээд явхад бол нь халимг үхргээд ингээд нэг бидний очиж үзэж явах үед бол нэг 3 сарын дунд үед гэхэд чинь зэрэг эхний одоо бярунууд нь 400-аас 450 кг-д бүрдсэн байж байсан. Тэр Монгол бяруу. Үгүй одоо халимг бяруу. Тэгэхээр энэ өсгөн боожуулах үе гэдэг маань хамгийн чухал одоо үе байдаг байна. За 3 дугаар үе шат нь юу гэхлээр зэрэг оторлон даргалуулах үе гэдэг маань бол ерөөсөө зуны ногоон бэлчээрийг төгс ашиглах замаар тэр хугал бяруунд бий болсон одоо тэр махан ашиг шимийг одоо тогтоогоод зарим талаар одоо ингээд нэмж баяжуулах замаар одоо маханд бэлтгэн нийлүүлэхийн өмнөх шат болж таарч байна. За ингээд 17-аас 18 сартай одоо оторлон даргал болсон бярууг бид 45-аас 60 хоногийн хугацаанд шахаж бордоод одоо нэг 450-аас 500 кг жинд одоо хүргээд маханд байжуулах одоо технологийн ийм дөрвөн үе шатыг л одоо энэ халимг үхрийн аж ахуй одоо ингэж дагаж идэг байх нэ. За халимг үхрийн үржүүлгийн тухайд бол сонголтын тухайд бол түрүүнд дурдан лээ. Одоо ерөөсөө махны үхрийн одоо тэр зоологийн ангиллын хувьд бол нь Bosturana mongolicus, Bosturana vrachicus, Bosturana vrachus гэсэн одоо ийм гурван дүрсэл байдаг. За тэрний одоо Bosturana mongolicus ангилалт нь бол нь одоо энэ халимг үхэр Монгол үхэр одоо ингэж багтаж байгаа. Тэгэхээр энэ халимг үхрийг одоо үржил селекцийн ажлыг маш өндөр түвшинд үржүүлгийн одоо маш нарийн одоо ингэж явуулахгүй бол ерөөсөө ингээ хаа хамаагүй замбраагүй ингэж одоо эрлэжүүлэг ингэж явуулах юм бол энэ халимг үхэр маань бол одоо тэр Монгол ухсааны үхэр гэдэг байна шүү дээ. Эргээд одоо ингээд ашиг шим доройтох саармагчих одоо юу бол хамгийн магадлал хамгийн ойр байгаа учраас энэ халимг үхрийг одоо үржүүлж байгаа хүн бол эхнээс нь одоо маш цэгцтэй авч явах нь одоо энэ зүйтэй юм аа.
За манайд одоо Казахын цагаан толгойч гэж ярьдаг. За манай эх орны үйлдвэр одоо сэлэнгч гэж ярьдаг. Энэ маань гарсан үүх маань юу гэхээр зэрэг 1920-од оноос одоо бүр Ленины гарын үсэгтэй одоо энэ Казахстаны уудам талд үржүүлж байгаа Казах үхэр гэдэг маань бас л мөн одоо ялгаагүй одоо Босфорана Монголикус үхрийг одоо тэр Герфорд гэж одоо Английн Герфорд мужи улсаас үржүүлж гарсан махны чиглэлийн энэ мундаг үхрээр одоо 4-р үе хүртэлж гэж ярьдаг, 3-р үе хүртэлж гэж ярьдаг одоо үржүүлж өөр дотор нь үржүүлэх замаар гаргаж авсан Казахын цагаан толгой төвлөр манай улсад 1953 онд одоо орж ирсэн юм байна. 1953 онд орж ирсэн. За ингээд Ононгийн сангийн аж ахуйд, Зүүн Хораагийн сангийн аж ахуйд анх Монгол үхрийг одоо Казахын цагаан толгойтоор эрлэжүүлэх ажлыг хийж эхэлсэн байна. Хоёр газараас. За тэгээд эрлэжүүлээд ингээд үе ахаад байх тусам ашиг шим одоо ингээд хөдийлөн сайжрахгүй байгаад байсан. За энэ яагаад ингэсэн гэхээр тэр хондын цаад үндэслэл нь юундаа байсан бэ гэдээ ингээд үзэхээр шин зэрэг тэр Босфорана Монголикусыг Босфорана Брахацехус гаралтай одоо тэр Герфорд үлдрээр эрлэжүүлсэн байна шүү дээ, тийм ээ. Тэрийг Монгол оронд авчираад тэр Монгол үхэртэй ингээд нийлүүлээд байх тусам нөгөө цус шингээлт нь одоо нөгөө Монгол тал руугаа ингээд хэлбийгээд ашиг шим төдийлөн сайжрахгүй байгаад байсан. Тэгээд манай одоо нэгт сонгон үржүүлэгч Жавдмаа өгч маань бол энийг олж хараад ерөөсөө Казахын цагаан толгойтоос эрлэжүүлүүдийг ерөөсөө хоёрыг 2-р үе дотор нь 3-р үеийг 1-р үетэй ингээ хоршуулах замаар ингээд солилцуулан эрлэжүүлэх замаар өнөөдөр одоо та бидний одоо хэлжинэр зарсан одоо цагаан үхэр буюу сэлэнг үйлдвэрийг тэгж анх бий болгосон байх нэ. Тэгэхээр бид энэ үйлдвэрийн ялгаануудыг тэрнийг одоо ингээд баримтлах үржүүлгийн баримтлах одоо тэр чандлаг зарчмыг бол бид нар хаанаас нарийн сайн барьж ингэж явахгүй бол зүгээр одоо эрлэжүүлэл байх тусам одоо үхрийн чанар сайжирнаа гэдэг ийм ойлголт бол одоо бас малажхан харагддаг бол төдийлөн ач холбогдолтой байдгүй байх нэ. За тэгээд энэ хагмиг үхрийн одоо аж ахуй биологийн онцлог тэр ашиг шимийн параметрыг тэр сая мэндэ захирал одоо бид ерөнхийдөө бараг хэлсэн учраас тэрийг бол нэмж хэлэх нь илүү зэм. Зүгээр миний энэ сая одоо тэр хагмиг үхрийг орж ирээд байж байхад одоо ингээд төлөвлөх үйл ажлыг бүр яг ганцаарчилж бичиж одоо ингээд хийж үзэж байсан. Тэгэхээр хагмиг үхэр бол ерөөсөө байгаль талтай. Ерөнхийдөө хааш аяг юуны хувьд бол маш их омголон, дошгон. За тэр ихсэх чадвар, үүсэх чадвар бол ерөөсөө за ер нь манай дөөжирсэн зарим Монгол үхрээс ч ер нь илүү маш их ихсэх чадвар, үүсэх чадвар маш их хувц илэрч гардаг ийм үхэр байна лээ. За тэгээ байгалийн зүүн орон цаац бол маш сайтай. Одоо ингээд туглыг ингээд нэг юм хэсгийн хонгорхон газар ингээд туглыг ингээд ихэн ингээд нуучж байгаа. Тэгээд тэр нууцсан байж хаад тэр хярцсан тугал дээр тугал ингээд юу адуумал ингээд очихоор чин зэрэг нөгөө хөрхийн ялхамт чинь тэрийг дагаад ингээд үүсрээд ингээд яваад байгаа. Тэгээ нэг 50-60 м ихтэй дагаж явж байсан аа. Энэ нэг л ер нь одоо биш боллоо гэж ер нь бас нэг зөнгөөр мэдээд байх шиг байна. Тэгээд эргэж ирээд миний ээж одоо яг л энд л байж вэ гэж одоо хэлсэн юм шиг яг тэр газараа эргэж очиод хэвчиж байгаа. Тэгэхээр миний ээж намайг энд л хэвтүүл ер нь олон доо гэсэн одоо нэг тийм байгалийн одоо тийм зэрлэг зөмбөл тэр нялх хамтанд одоо дөнгөж төрсөн хамтанд л одоо байдсан байна да гэдгийг харж ажиллаж байлаа. За тэгээд хальмиг туулвал ерөөсөө эхээс амлаад
нэг амлаад нэг 2-3 одоо уурга ингээд балгаад хөгснөхийн дараа бол ерөөсөө 5-аас 7 км газрыг үл ерөөсөө ямар ч саадгүйгээр одоо дагаж очиод ингээд хотондоо хүрээд ирэх. Тийм чадвартай туул байт юм байл. Ерөнхийдөө ааш харингийн шин тэрний хувьд бол маш их цэргэлэн байгаа. Одоо ийм үйлдвэрийн мал Монгол оронд одоо орж ирээд ингээд нутагшаад за эхнийх нь нэг 4-5 жил дараагийнх нь нэг 2-3 жил одоо болж байгаа. Ийм л одоо өхөр байна та. За тэгээд ашигшим үржүүдийн талаар одоо ингээд авах зүйл байвал та бүхэнтэйгээ ингээд санал солилцоход бэлэн байна. Карл хандгасанд талархж байна. За. За баярлалаа. Манайхан асуулт байвал асуугаарай. За би нэг асуулт асууя. Түрүүн их сүргийн аж ахуйг 4 дэс дарааллаар өсгөн боожуулна гэдгсэн чинь сүүн боожлтын үе, өсгөн боожуулт үе, оторлон харгалуулах гэх дөрөвдөх нь юу юм бэлээ? За их сүргийн аж ахуй гэдэг маань ямар юм хэлж яах вэ гэхээр ерөөсөө бүх хүний хоёрыг хэлж байгаа. Бүх хүний хоёрыг. Тэгэхээр энэ маань ерөөсөө одоо дам байгалийн бэлчээрт ингээд байгаа нөхцөлд бол өнөөдөр бидэнд бол одоо үр ашиг өгөх гээд байна. Гэтэл энэ маань одоо ингээд бэлчээрээ хүрэлцэхгүй одоо ингээд бэлчээрээс авах ёстой одоо идэж тэжээлийн хэмжээ бол за ерөнхийдөө жисэн дунджаар үзэхэд чинь нэг 10-аас 15 хил өвс одоо идэх гээд байна шүү дээ тий. Тэрийг авч чадаагүй нөхцөлд одоо нэг 5-6 хилийн одоо ингээд нэг нэмэгдлэр өгөөд эхлэхэд л сая одоо энэ нөгөө нэг карманаас одоо мөнгө гараад эхлэх гэж байна шүү дээ тий. Тэгэхээр тэнд одоо ингээд тэр үнээр үү тэр бух руу ингээд одоо мөнгө зараад эхэлнэ гэдэг маань одоо нөгөө ганц гарчгаа бүтээгдэхүүн маань одоо нөгөө бяруу тугалгаа шүү дээ тийм ээ. Тэр тугаланд маань одоо ингээд тэрэндээ их сүргийнхээ одоо малгааныхаа зардлыг нэмээд эхлэхээр одоо нөгөө тушаажгаа бүтээгдэхүүний маань ашиг орлого одоо энэ багасчих гээд байна шүү дээ. Тэгэхээр их сүргийн малгай гэдгийг бол нь одоо энэ бэлчээрийн дам бэлчээрийн төссөн малгаанд байвал яг өнөөгийн нөхцөлд ашигтай байна гэж байна. За хоёрдугаар технологийн хоёрдугаар хэсэг нь бол нөгөө өсгөн бойжуулах малгай. Тэр нь технологийн 4 үе шатаар одоо явагдаж байна. Одоо сүүн бойжуулалт, өсгөн бойжуулах, оторлон таргалах, шахаж бардгсан 4 үе шатаар явагдаад байна. За хариулт хангалттай болов. Хангалттай баярлалаа тань. За дахиад нэг юм асууж. Одоо энэ нөгөө сүүн боожлтын үед бол яг тугал өөрөө сүүгээ бүрэн одоо эхийн сүүг орлуулах өөр тижэл бүрэн найрлах тижэл хүртэл байхгүй гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг энэ үедээ одоо Монгол мал жишээлбэл шууд эхийн саахгүй бол нөгөө сүүндээ пологддог, чицагаалтдаг ийм асуудал байдаг. Тэгэхээр энийг ерөөсөө эхийн нь огт саахгүйгээр байглаараа явахад энэ боломжтой юу, зүгээр үү? За ёстой нэг технологийн маш чухал асуудлыг та хөндөж ярьлаа. Одоо яагаад тугал пологтоод одоо ингээд сүүндээ пологтоод чацуугаас алдаад за ер нь л хорогчих гээд байдаг нэг эвгүй муу талтай. Тэгэхээр энд одоо энэ нэгэнт удирдлагын малгайтай малж байгаа энэ махны үхрийн аж ахуйг одоо явж байгаа нөхцөлд одоо хээлтүүлэг төлөлтийн одоо тэр технологийн гормыг маш нарийн баримтлах шаардлагатай. Тэр хээлтүүлэг төлөлтийн одоо технологиг алдснаас болж үнэ зохис хугацаанд туглахгүйгаас болж тэр чацуугаас алдаад байгаа. Өнөөдөр хээлтүүлгийн ажлыг одоо махны үхрийн хээлтүүлгийн ажлыг бол ер нь 5-аас 6 сард багтаагаад одоо хондоо нэг 60 хоног дотор багтаагаад л одоо хээлтүүлгийн ажлыг явуулсан байж шаардлагатай байна. 7 сар гэхэд үндсэндээ хээлтүүлгийг ерөөсөө хөдөлгөөнгөө зогсцсон байх хэрэгтэй. Хээлтүүлгийн ажил гэж байхгүй байна.
Ингэхгүйгээс болж одоо хээлтүүл төлөлт оройтоод 5-6 сард одоо ингээд төллөөд энэ үед нөгөө малын сүү шим орцсон. Одоо ингээд энэ үед одоо ингээд төлөлөхөөр нөгөө нял хантан одоо сүү шим одоо ахиухан орчхоор нөгөө сүүгээ хөхөж барахгүй. За барсан ч одоо ингээд шасуугаас алдаад байх нэг технологийн одоо энэ үндсэндээ технологийн алдаа. Тэгэхээр махны үхрийг 3-аас 4 сард буюу одоо сүү шим одоо энэ харьцангуй тацран үед нь төлөвлөх юм бол одоо тэр таны сая асуугаад байгаа тэр шасуугаас алдах одоо тийм юм бол харьцангуй гайгүй. Гэхдээ дунд нь туглыг одоо ойрхон одоо хөхүүлэх тэр гормоо бас барих хэрэгтэй. Өдөрт одоо 2-3 удаа ойрхон хөхүүлж байхгүй бол одоо тугал ингэж хураагдсан дэлэнд одоо тугал год хөгснөөс болж бас одоо ингэ гид содод нь хамраад шасуугаас алдах одоо юм гардаг. Тэгэхээр энэ хээлтүүлэг үржүүлэх хээлтүүлгийн технологиг нэгдүгээрт барих хэрэгтэй. Хоёрдугаарт одоо нэгэн туул гараад ирсэн бол арчилгаа малганы технологиг бас нарийн сайн баримтлах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд бол одоо тэр шасуугаас алдах одоо тэндээсээ болж шарваж муудаж одоо үхвэн тэр ийм явдал бол гарахгүй. За баярлалаа. Хариултаа бүрөө авч чадлаа. За бас нэг юм сониучрахад асуучих. Би зүгээр өмнө хүнээс дам яриа сонсч байсан. Яг энэ халимаг үхрийн өөрийнх нь махны онцлог нь бол одоо бусад үхртэй харьцуулахад зөөлхөн тийм нэгт чигж байдаг. Тэгэхээр амт чанарын хувьд л илүү байдаг гэсэн. Яг энэ нь бол үний юм болов уу? Бусад үхртэй харьцуулахад яг махар нь онцлог тийм шинж чанар байгаа юу? Байгаа. Тэгэхээр энэ махны амт чанарыг ярихын тулд хэдүүлээ энэ тарга твэр малын тарга твэрийг насжилтын тухай асуудлыг зайлшгүй хөндөд тавьж байж сая одоо таны хэлээд байгаа тэр амттай шүүслэг махны талаар ярих гээд байна л да. За манай малын мах бол одоо 4-5 настайд нь л одоо сая зах зээл бэлтгэн нийлүүлж байгаа шүү дээ. Тэнд хугацаанд одоо ингээд л яахаа татлаа махан дээр ясан дээр тавьсан тогсон аль султлоо тураад л тэгээд тэрийг эргүүлээд одоо маш ихээр таргалаад эргэж тураад нэг ингэсний үчинд одоо нэг 4-5 жилийн дараа гээд ингэхлээсэн зэрэг л үндсэндээ нэг тийм зажиж барахын аргагүй нэг юм үдээшгэл хатуу мах болчиход байгаа. Гэтэл тураад юусоо огт үзээгүй тийм малын мах гэдэг маань бол ерөөсөө зөөлөн шүүслэг болдог. Тэгэхээр халимаг үхрийн мах гэдэг маань бол одоо яг энэ Монгол үхртэй адилхан одоо ингээд 4-5 жил ингээд аж ахуйд байлгаад л энтхийн бол мөн л ялгаа байхгүй. Одоо нэг даахын аргагүй одоо ийм шүүслэг одоо нэг ийм шүүс багтай аргуу мах гарах гэдэг байна. Тэгэхээр ерөөсөө шүүслэг амттай тэр мах маань юу вэ гэхээр ерөөсөө 18-аас 21 сарын настай өсвөр хүртэл байдаг байх нэ. Тэгэхээр хамгийн одоо маханд бэлтгүүлэх зохистой хугацаа маань халимаг үхэрцүүд ерөөсөө 18-аас 21-22 сартад нь л тэр маань манай хуанлын одоо 11-ээс 12 сар гэдэг ингээд нөгөө өвлийн ичний бэлтгэх энэ үедээ харьцангуй давсаж гардаг учраас энэ үед одоо мэлдсэн мах л одоо тэр одоо амт зөөлөн амтлаг шүүслэг одоо мах болж байна. За манайд нэг энэ огт худлаа юм яваад байж байдаг. Энэ одоо энэ нэг телевизээр заримдаа явж байдаг да одоо ингээд гантгэлсэн мах бий болгоно энэ төр гэдэл одоо ингээд хаана энэ нэг зүүн хинтээ амирт энэ төр үржүүлэгдээд байгаа тэр нэг хүмүүсээ л одоо нэг яриа яваад байдаг. Тэр бол ерөөсөө огт худлаа. Тийм юм гэж ерөөсөө амдын хувьд байж болчихгүй. Тэр гантгэлсэн тэр мах одоо тэр бочингийн ширхэг хоорондоо
одоо ингээд ерөөсө гахаан саа шиг ингэж бий болох махвал ерөөсө тугал цагаасаа 3-аас 4 жил ерөөсөө ингээд өдөр тутам ингээд байнгын одоо энэ шахаж урдах маллаганд байсан одоо тэр Японы Wagyu одоо тэр Солонгосын хануу хүртэл байдаг мах болохоос биш манайх шиг одоо ингээд нэг зөх тураад үзсэн эргүүлээд одоо ингээд нэг зуны тарв үздэг ийм турдаг эцдэг таргалдаг ийм мал бол одоо тийм таньтгэлсэн мах байх онлын үндэслэл байхгүй. За. Хариулт болсон уу танд? Маш их баярлалаа. За. Ороо минь. За ер нь хэрэг нугаа алддсан болоо, жингээ алддсан болоо. Ер нь хавар гэхэд биеийнхээ жингийн хэдэн үеийг алдаж ондорж байна. За. Асууж байгаа асуултанд хариулъя. Жохон энийг ингээд бас нэг бүрэн ойлгомжтой байхын тулд жохон ингээд нуршаад байж магадгүй шүү. Энийг бас та бүхнээс хүлцэж уучлалт хүсэж байна. За бид мал амтныг одоо тэжээхтэй тэрийг одоо тэжээх юмыг төлөвлөхдөө одоо бид амьдын жингийн 3.5-аас 5% тэнцэх хэмжээний иж тэжээл хуурай одоо иж тэжээлийг зайлшгүй тооцож одоо ингэж төлөвлөх ёстой. Өнөөдөр одоохондоо 1 тонн жинтэй үхэр гэхэд чинь дор хаяж одоо амьдын 5% тэнцснэ гэхэд чинь нэг дор хаяж 50-аас доошгүй килограмм одоо хуурай бич хуурай тэжээл шаардлагатай байна шүү дээ. Энэ маань бол одоо ингээд яг одоо бит байдлаар тооцож үзэх юм бол 2 бодлого өвс одоо нэг шуудай хүч тэжээл өгчөөж одоо өнөөдөр тэр организмын хэвийн одоо өсөх орчныг шаардаад байна шүү дээ тий. Гэтэл энээс одоо ингээд доошлуулад 3.5 4-өөс одоо ингээд доошлуулад одоо амьдын жингийн 2% тэнцвч байдаг юм уу 2.5 3 байдаг юм уу энэ хүргээд ирэхлээр нөгөө өөрт хоримтлагдсан хар хүчээ өөхөө ингээд тэр амьтан чинь задлаад эхэлнэ дээ тий. Тэр задлаад эхэлж байгаа тэр турах тураалын одоо юу нэг амьдын жингийн 30%-аас ерөөсөө давж болдгоо. Тэр 30%-аас давах юм бол тэр мал бол одоо ингээд бодис солилцооны маш гүнзгий хямралд ороод хөтөг байна. Тэгэхээр тэр амьдын жингийн одоо тэр 4-5% тэнцэх хэмжээний одоо тэр бэлчээр усан хангамж үхээ газартал байгаа нөхцөл ер нь бол хажим өхөр 20-25% жингийн илүү алддаггүй. Тэрнийг маш богино хугацаанд 45-аас 50 хоногийн хугацаанд одоо бэлчээрийн одоо ногоо ургаж байгаа үед бол одоо нөхөж аваад тэрийг цааш нь 2 дахин одоо нэмж өсгөх чадвартай. Одоо хавар алдсан жингээ одоо 75-аас 80%-аар одоо өсгөж. Тийм одоо өөрийн потенциалтай. Сая баярлалаа. Халимгийг харахад бол ер нь тураалын ерөнхий тураал гадна одоо хар үзэгдэх байдал бол ер нь Монгол өхрөөс бол илүү л байд юм байна лээ. Одоохондоо Монгол өхөр илүү торж байхад агмиг өхөр бол тэр тураалын хэмжээнд бол ер нь хүрэхгүй л байд юм байна лээ. Тэгэхээр онд орох чадвар одоо бэлчээрээр таргалах чадвар, таргалсан таргаа одоо ингээд өвөлдөө одоо ингээд хүйтэнд нойтонд одоо ингээд автчихгүйгээр онд орох чадвар бол за миний ажилласнаар бол ер нь Монгол өхрөөс арай жоохон илүү. За юм асууж болох уу? За баярлалаа.
Тий, одоо ингээд махны экспорт ярихлаар нөгөө худалдаа авагчид нар маань сар болгон тогтмол хэмжээтэй мах авна гэд захиалга өгöd байдаг. Монголд болохоор ядалгааны нэг л үйлрэл яваад байдаг. Бусад үед нь ядлах боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ махны аж ахуй дээр үнээнүүдээ 2 хувааж юм уу 4 хувааж төлөвлөж болохгүй юу? Ер нь тийм практик туршлага ер нь байдгүй. За яста чухал юм асуулаа та. Одоо би тэр хэлээд байгаа маань манай одоо ойролцоос хэрүүн бүс нутгийн одоо мас мах үйлдвэрлэлийн явцыг л одоо хэлээд байна шүү дээ. Манайх ч одоо ингээд хавар зунд нь одоо ингээд малаа үндсэндээ харгалууж тэрвэрлүүлээд тэр намар нь одоо ингээд харгаж гүйцэн үед нь одоо ингээд ядлах замаар л одоо манай юу тийм юм л да. Одоо байгаль цагуурын маань онцлог нь тийм юм. Зүгээр энэ тааруулсан одоо малгааны технологиг л би яриад байна. А гэхдээ энийг одоо энэ таны хэлээд байгаа шиг өөрчлөөд тийм үү? Одоо нэг ялангуяа энэ төрөлцсөн махны үйлдвэр болох одоо энэ лимузин, Герфорд, Ангус энтергээд одоо энэ их шинтэй үйлдвэрүүд байна шүү дээ, тий? Энийг бол одоо энэ манай орны нөхцөлд бол тааруулахад хэлтүүлэг төлөвлөлтийн бол зайлшгүй өөрчлөх шаардлага бий болоод байна. Яг манай энэ технологиор явах юм бол энэ төрөлцсөн хөрөлүүд ерөөсөө бөөн алдагдал болоод л дуусч байна. Яг юм нүдэн дээр харагдаад байна шүү дээ надад ч. Тэгэхээр энийг яах ёстой вэ гэхлээр бид 11-12 сарын үед төлөвлүүлээд тэгээд эхийг нь одоо сайхан тэжиж хэрэгтэй байхгүй юу? Эхийг нь тэжээгээд эхийг нь тэр сүү шимээр одоо дамжуулаад тэр туглыг одоо тэр өвлийн одоо эд оргил хүйтний үед нь байран малгааны нөхцөл одоо өсгөн бойжуулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм ээ? А тэгээд одоо нэг бүрэн сайхан торинцсон борг тэжээлд орцсон тийм туглыг нэг 5-6 сард бэлчээрт гаргаад тэгээд намар нь одоо ингээд нэг 10-11 сард 12 сард одоо байр малгааны нөхцөлд ингээд шахаж бордох замаар одоо ерөөсөө жилд нь ингээд зөвхөн нэг жилд багтаагаад л нэг 500-аас 600 кг жинд хүргээд тэгээ нэг 300-аас 350 кг одоо гулууз үйлдвэрлэх боломж бол байгаа. А яг энэ шиг одоо мөн төлөлтөө ингээд зохицуулах замаар хавар эртний мах үйлдвэрлэгч боломж нөхцөл бүрэн байна. Одоо бидний тэр эгстэд тэр халимагч явж байхад бол одоо тэр өвлжөнгөө одоо ингээд өсгөн бойжуулж одоо маллсан тэр өсвөрийн одоо яруу 13 сартай гэхэд 450 кг-д хүрсэн байгаа байхгүй юу? Энэ маань одоо ингээд хавар эртний мах буюу 3-4 сар 5 сард гэхэд чинь 450 кг үүдэх чинь тэгээд андын жин 450 гэдэг маань одоо нядгын одоо 50% л авч үзэх чинь зэрэг 260-70 хил мах үйлдвэрлэнэ гэдэг маань бол манай нөхцөлд бол хангалттай сайн одоо мах үйлдвэрлэх шинэ боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ хавар эртний мах үйлдвэрлэх чиглэлээр үржүүлэг технологиг одоо зохицуулах замаар махны үхрийг эрхэж үржүүлж болно. Сонсноо. За баярлалаа. За. Би бас дахиад нэг юм асуучих. Одоо энэ яг цэврийн үйлдвэрээр нь ингээд өсгөж үржүүлнэ гэхээр мэдээж зардал анхны хөрөнгө оруулалт их гарна. Тэгэхээр одоо энэ зөвхөн хээлтүүлэгч ашиглаад энийг олон үхэр дээр хийгээд одоо 2 жил болоод бухаас өлөөч ч юм уу энэ мэтлэнгээр одоо ингээд явхад ер нь хэд хүнээс ахуулаад яг цэвэр хэв шинжээ хадгалж гарч ирэх үлээ. Одоо жишээлбэл нөгөө азарган дээр бол уяач нар чинь адуун дээр 50%-тай 75%-тай гэж явдаг шүү дээ. Энэ шиг ингээд явхад ер нь хэдэн жилийн дараа гэхэд цэвэр яг ийм хэв шинжээ хадгалсан үхэртэй болж чадах бол ерөөсөө энэ мэд сайхан захирал түрүүнд дурдсан шүү дээ. Ерөөсөө үржүүлэхэд бол нэг 2.5 настай ордог гэсэн шүү дээ, тий?
Тэгэхээр ерөөсөө энэ үхрийн үе сэлгэх хугацаа бол 3.5-аас 4 жил байдаг. Гээд ингээд үзэхэд нэг үе сэлгэнэ гэдэг маань 4 жил болох гэдэг байна, тийм ээ? 4 үе сэлгэнэ гэдэг чинь 12 жилд бүтэн нэг одоо юу солигдох гэдэг шүү дээ, тийм ээ? Тэгэхээр нэг 2 дугаар үе дотор нь одоо ингээд өөр дотор нь ингээд бариад үржүүлчихнэ. Ингээд хаалттай үржүүлдэг явуулнаа гэдэг ингэж үзэх юм бол нэг 8 жил одоо ингээд үржүүлсэн нөхцөл одоо сая таны яг өөрийн гэсэн одоо ийм үржүүлгийн шин чанар үхвэ одоо ийм популяц зүрэг 8 жилийн дотор бий болох нэ гэж ингэж одоо та болно. За тэгээ үржүүлгийн зарчмын хувьд бол үржүүлгийг хаалттай үржүүлэг, нээлттэй үржүүлэг гэж ингэж хоёр ангиж үздэг. Хаалттай үржүүлэг гэдэг маань одоо та халимг бухыг ашиглаад нэг өөрийн гэсэн одоо нэгдүгээр үеийг гаргаж аваад гаргасан нэгдүгээр үеийгээ дахиад одоо халимг бүхрээр одоо эрдээжүүлээд ингээд одоо яг халимг бүхрийг яг ингээд өөр дотор нь ингээд нөгөө солихгүйгээр ингээд яваад байх энэ үржүүлгийн аргыг хаалттай арга гэнэ. Тэгж байтал энэ дундаас нь одоо дахиад герфорч байдаг юм уу, ангус байдаг юм уу, ингээд одоо ингээд нээлттэй ингээд явах юм бол нь тэр нь одоо танд одоо бий болох гэж байгаа тэр махны үхрийн одоо ямар л одоо төлөвлөж байгаа юм байдгийг тэр чинь ингээд сарнаа дадраад алга болчихно л гэсэн үг. Тэгэхээр одоо хаалттай үржүүлгийн аргаар энэ халимг үхрийг одоо ингээд үе тутамд нь ингээд халимг ухаар ингээд үе сэлгээд ингээд явах юм бол нь сая одоо миний сая хэлдэг 7-8 жилийн дараа гэхэд танд халимг үхрийн цөмсөргийн аж ахуй болох үнд суурь одоо ингээд бүрдгэнэ. Тэгэхээр хэрвээ би юу гэж зөвлөх гээд байна уу гэхлээр ерөөсөө одоо анхны одоо ингээд халимг үхрийг л ашигласан бол нь энийг ингээд ерөөсөө огт солихгүйгээр яг ингэж одоо халимг үхрээ өөр дотор нь үржүүлэх замаар л өөрийн гэсэн ийм популяц зүрэг бий болгох нь бол их ашигтай. Би одоо энэ хордмоор одоо энэ наадмын комиссар одоо 30 гаруй жил одоо улсын наадам шүүлээдээ одоо улсын шүүгч хүн байна. Тэгээ эндээс онон мандаа, даваа хүү мандаа эднэрсийн одоо ялангуяа энэ онон мандагийн үржүүлгийн технологиг ингээ хараад байхад бол ерөөсөө анх одоо ингээд эргэлжүүлгийн аргаар ингээд бий болгоод тэн дотроос тохиромжтой хэвшил одоо ингээд бий болгоцсон. Тэрийг удам дагуулan үржүүлэх замаар л өөрийн гэсэн одоо ийм хурд гаргачаад өнөөдөр одоо ер нь онон мандаа юу ч нь бол улсад ороод л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үхрийг одоо ашиглаад нэг өөрийн гэсэн удам өгшил бий болгоцсон бол тэрийг ингээ удам дагуулад өөр дотор үржүүлээд явах юм бол үр дүн их богино хугацаанд гарнаа. Тэрхгүйгээр нэг арай хийж одоо ингээд нэг ийм бий болж исэн энэ удам өгшлийг өөр юмар ингээд солио явуучих юм бол шин тэмдэгчин задраад нөгөө гол ашиг шимийн чанар чинь ингээд буураад муудаад ингээд одоо ингээд нөгөө үржүүлгийн үр дүн байхгүй болдог ийм талтай. Тэгэхээр ерөнхийдөө өөрийн гэсэн одоо ийм их сүрэг бүрдүүлээд бий болгоцсон бол тэрийг ингээ өөр дотор нь ингээд үржүүлээд одоо ийм хаалттай үржүүлэг хийгээд явах нь одоо их ач холбогдол өндөртэй байна шүү гэж ийм л зөвлөгөөх бай. Баярлалаа. Би тэгээд дахин асуугаад байгаа нь вирусын халимг үхрийн аж ахуйг хэрэглэе гэж шийдээд одоо нөгөө тижээлээ бэлдэх газар матар бүх юмнуудаа аваад одоо энэ хавраас хашаа хороогоо бариад эхлэх гэж байгаамаа. Тэгээд тэр бүхэнд маань зардал өндөр гарч байгаа учраас яг цэврээр нь боломжгүй. Тэгэхээр одоо хээлтүүлэгч малыг ихний ээлжинд авъя гэж бодож байгаа. Тэгэхээр одоо гол нөгөө төлөх хээлтэгч одоо үнэ маань ямар үйлдвэрийн үхэр дээр энэ халимг үхрээрээ үржлээ хийвэл илүү тохиромжтой байх бол Монголын нөхцөл бивэл Хинтээ аймагт энийг хийх гэж төлөвлөд явж байгаа юм байгаамаа. За өөрөө хэн блэ? Би мягмарж яв гэж юм байна өө. Хэрвээ би мягмарж явал
бол би ийм үржүүлгийг хийн. За үржлийн их сүргээ бол би Сүхбаатарын төмөн цогт юм уу Доронтын халах голын улаан үхрээс одоо сонгоно. Тэнд бол одоо манай Монгол үхрийг бодох юм бол 10-аас 15% одоо ашиг шимээр илүүтэй. Бас нэг юм цуллаг чирэг бий цогцтой тийм үхрүүд ер нь тэрвгээр байдаг. За тэндээс үржлийн их сүргээ бий болгочноо бий. За тэгээд мэндээ захирлаас бол нэг одоо та хэдийг яах гэж байгаа юм бэ? За нэг 20 үхрт нэг бухал шаардлагатай шүү дээ. Тийм ээ? 40 үхрт 2 бухал гэгтлэнгээр ингээд бухаа бол сонгоод авчна. За тэрнтэй зэрэгцүүлээ зайлшгүй нэг 2-оос 3 охин төлтөө авах хэрэгтэй. Тэр 2-3 охин төл авна гэж биш үү? Тэндээс бий болсон одоо бух тийм ээ. Тэрнийг одоо энэ бий болсон одоо 1-2 дугаар үеийн релизүүд гарч ирээд байна шүү дээ тий. Тэрийг одоо ингээд нөгөө нөхөж цус хэлбэх замаар одоо ийм замаар үнгээ үржүүлэх юм бол та маш их богино хугацаанд бол одоо үр дүн гарнаа. За тэгээд манайд нэг ийм юм байдаг. Зөв зүгээр ашиглаж байсан бухаа одоо ингээд нэг 5-6 жилийн дараа за хуцыг нэг 3-4 жилийн дараа яа манай энэ одоо ингээд нөгөө цус ойрч явах шиг байна. Энийг солихгүй болохгүй гэдэг нэг арай хийж бий болж байсан одоо энэ ашиг шимийн шин чиглэлийг чинь дахиад нэг буц авчираад дахиад нэг бух авчираад эргээд үгүй болчихдог. Тэгэхээр одоо сонгон үржүүлэгчд маань энийг бол анхаарах хэрэгтэй байгаа. Тэр мал одоо цус ойртож одоо энэ ашиг шим доройт нь энэ гэдэг бол тийм амархан юм болчдгийг биш ээ. Тэр цус ойртно гэдэг бол одоо өөр дотроо бараг 2-3 үе ингээд үржигдсэн ч гэсэн тэр ингээд одоо ингээд цус нэг нь ойртоод үхэл хорогдол нь бий болоод 2-3 толгойцоо тоглол гардаг энэ тийм юм энэ гэж байхгүй. Тэр бол худлаа. Тэгэхээр тэр одоо байгаа өөрт чинь байгаа одоо тэр нэг арай жоохон том төл гаргаад байгаа, арай жоохон цуллаг төл гаргаад байгаа, арай жоохон ийм товир төл гаргаад байгаагаар сонгоод одоо ингээд уйггүй ингээд сонгоод ингээд үржүүлээд ингээд яваад байх юм бол тэр үржүүлгийг чинь авшиг өөр чинь одоо ингээд тогтноо. Тэхгүй ингээд байжгаад нэг юмар солиод байжгаад нэг юмар ингээд байх юм бол тэр ашиг шимжин бүрэлдэн тогтох тэр удамшлын тэр тогтвортой байдал чинь ерөөсө алдагдаад байх учраас тэр ашиг шимийн одоо саваа хэлбэлзэл гараад тэр ашиг орлогч нь бол янз бүр бол байна. Тэгэхээр тэр үржүүлгийн тэр тогтвортой байдлыг одоо маш сайн хадгалж явах хэрэгтэй. Тэгэхээр та ганц дан нэг бух авчих биш. 1-2 охин төл одоо аваад тэрийгээ яг цэврээр дотор нь үржүүлээд одоо нэг та өөрийнхөө үхэр дотор нэг жижигхэн одоо нэг тийм цөмсөргийн аж ахуй байгуулчих гэж байна шүү дээ. Тэр цөмсөргийн аж ахуйгаараа үржлийн одоо тэр гадаад сүргэнүүдээ ингээ өөрийнхөө сүргийг тойргийг ингэж тэлэх замаар ингээ үржүүлэх юм бол та үр дүнд хүрэх болно гэж ингэж зөвлөх байна. За би яг чи ер нь бодоол байгаа. Энэтэйгээ хослуулаад ер нь зүгээр дан зохиомл хийлдүүлгээр хийвэл ер нь яадаг юм бол одоо нөгөө бухмаллна гэдэг чи бас бэлчээрийн нөхцөлд нөгөө нөхөр маань алга болчихно, байнгын хончилж хариулах хэцүү. Тэгээ гадуур явдаг өвчин зовлон аваад ирэх ч юм уу ингээд бас нэг тодорхой ус эрсдлүүд байгаа гэдэг. Тэгэхээр ер нь дан зохиомл хийлдүүлгээр явъя гэвэл төлийн чанарт нь ер нь нөлөөлдөг юм болов яадаг бол. За зохиомл хийлдүүлэг хийхэд бол ерөнхий онд хийгээд хэмлэгээ хувьд бол болохгүй юм байхгүй. Одоо тэгээд нэгэн шинжлэх ухаанаар баталд нотлоод одоо Монгол орны мал аж ахуйн технологид нутагссан юмыг би болохгүй үтгэхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ зохиомл хийлдүүлэг юм махны өвхөрт зохиомл хийлдүүлэг хийнэ гэдэг бол маш хүнд. Тэр
чинь сайлын механикцсан фермийн нөхцөлдүүд ерөөсөө зохиомжтой хэлтүүдийг хийх шиг амархан хийгээд баталгаатай юм ерөөсөө байдгүй. Гэтэл тэр махны өвөрч нь бол өөрийн одоо их таваараа бэлчиж байгаа амтныг одоо хөлж өнгөлөөд бэхлээд л хар хүчээр одоо ингээд нэг юм одоо үрсэн болоод хэлтүүдийг хийсэн болоод тэр нь одоо ингээ хээл авах магадлал том бага нэгдүгээр. Хоёрдугаар тэр махны өвөрч нь бол ерөөсөө дур зоргоороо одоо бэлчиж явдаг учраас тэр бэлчээрээр янз бүрийн юмтай одоо нас одоо хээл авчих магадлал хамгийн өндөр байдаг. Тэгэхээр энэ бэлчээрийн малгайтай махны өвхрийн аж ахуйд зохиомжтой хэлтүүдийг хийн гэдэг ер нь нэг 45-аас 50% үр дүнтэй гэж та ойлго. Тэгэхээр тэр бол маш хүнд. Тэгэхээр хамгийн найдвартай арга бол одоо тэр ердийн хэлтүүлэг, зохиомжтой хэлтүүлгийн дундлын нэг арга чинь юу гэхээр одоо ардан хэлтүүлгийн арга. Хашаалан хэлтүүлэх арга. Энэ маань яадгүй гэдэг юм гэхээр одоо нэг бух байлаа гэж үзэхэд нэг бухаа одоо сайхан тэжээж сойж мадлаад одоо ингээ нэг хашаанд малж угаад тэгээд ингээ орон орсон энэ тэр өдөрт нэг өдөрт л хашчдаг байхгүй хамт. Ядангуяа одоо энэ зогсоод одоо тэр орон орсон үнийг хэлтүүлээд тэр бухаа хариулах юм бол бүр хээл авах магадлал нь бүр 80-аас 90% гээд бүр дээшлээд 100% болоо явцдаг. Ийм байдлаар одоо ингээд хэлтүүлгийн ажлыг зохион байгуулах юм бол танд илүү үр дүнтэй болно. Би танд бол зохиомжтой хэлтүүлгээр одоо ингээд хэлтүүлэх юм бол даалаад өгөн тэр зөвхөн хамгийн чухал шүү гэж би танд зөвлөж чадчихгүй. Махны өвхрийн аж ахуй зохиомжтой хэлтүүлэг хийх бол маш хэцүү. Тэр зохиомжтой хэлтүүлгийг яг та өөрийн хүсэж байгаа тэр үрээр хийсэн төлгийг авах магадлал маш бага. Буханд ч одоо ерөөсөө нэг юу шиг одоо ингээ өөрийн сүлгтэй байгаад байдаг юм гэж байдгүй шүү дээ. Бухуйнаад хараад явдаг гэхчээр ерөөсөө тэр голд нэг л бух байхад тэгээд ерөөсөө янз бүрийн хүртээ ингээд л одоо нийж хэлтүүд хийгээл ингээд явцдаг. Тэгэхээр зохиомжтой хэлтүүлэг одоо ингээд манай нөхцөл яавтай ингээд нэг ороо идэвхшүүлж синхронизац хийх замаар одоо ингээд явж л байгаа. Гэхдээ тэгээд тэр хэлтүүлэг хийсэн тэр орон орцсон үнэнд бол ерөөсөө шөн одоо ингээ хаа байсан газраас чинь тэр бух үнэр аваад шөн гүйж ирээд тэр хотон чинь гүйчдэг байхгүй. Тэгэхээр тэр зохиомжтой хэлтүүлгээр махны өвхрийн аж ахуй туул авна гэдэг үл ер нь том хэцүү боломж юм уу? Тэгэхээр та одоо 50-60 үнэтэй байгаа одоохондоо ердийн хэлтүүлэгт нэг буханд 25 үнэ ноогддог бол гардан хэлтүүлгийн аргаар чи одоо бүр 2 дахин илүү 50-60 одоо бүр ноогддөө шүү дээ. За баярлалаа. Мэдцээхэн захирлаас нэг тоохот танах одоо яг үржлийн одоо бух нийлүүлье гэвэл ирэх хавраас ямар үнэтэй нийлүүлэхээр байгаа вэ? За тэрийг мэдцээхэн захирлаас асуух нь лоновчтой болоо гэж бод. Яг ер нь бол штэ би нэг бярун бох нэг 6 сая 500 орчим байх болов гэж төсөөлж байна. Тий, яг нөхөндөө гэж ярихад. Тэгээ зах зээл бусад юу өөрийнхөө гаргасан зардал юмнуудыг ингээд бас тооцоод үзээд наривчлаа эцэлэн л дээ. Тэгээ миний нөөц юу болох нөө тийм үү? Юуны хувьд бол охин бэрөнтрийг бол арай жоохон хямдхан өгч гэж бодож байгаа. Тоо толгойнч боломж юм байна. Тэ нэг 5 сая 500 орчим ч юм уу. Тэ тугуултай үнэ нэг 9 сая орчим ч юм уу гэсэн зүгээр одоо энэ зүгээр альбом бос шүү те яг манай эдийн засгийнууд ингээд тооцох бах ер нь зүгээр миний юм худалж авсан юм гаргасан зардал мардлаа бодоод тэгээд ер нь нэг зүгээр зорилго бол юу вэ нөхтэй зэрэг зах зээл дээр одоо энэ үржлийн цэвэр үржлийн малаа одоо юу хэмдэ өрсөлдөх чадвартай байх үүднээс нэг тийм боломжийн үнийг тогтооч гэсэн бол бодол санаа байна. Тэгээ энэ жилийн үед оруулж ирэхэд ер нь бол
зардал амар болж байна. Тэгээ энэ хүмүүс дотор дотоодоос хайлм өхөр ч юм уу сонирхож байгаа улсууд байх, өөр үйлдвэрийн өхөр яаж байгаа улсууд байгаа. Би нэг түрүүнд дурдсан. Би ер нь 18 оноос хойш 4 удаа өхөр импортлж үзлээ. 3 удаа хайлм өхрийг 100 гаруй 107 горно. За нэг удаа 86 толгой Симментал шүүний өхрийг Германаас импортлсон. Тэгээ ер нь жил ирэх тусам манайхны одоо төр засгаас авч байгаа арга хэмжээ дүрм журм болвол ерөнхийдөө маш их тийм зовлонтой болж байна. Энэ жил ингээл одоо тэр адуунаас болоод орой зэрэг бөөм аргаан болсон. За хамгийн сүүлд би намар оруулж ирсэн импортын юу бол юу байна гэхтэй зэрэг урд нь бол яг ингээд бусад малтай нийлүүлэхгүйгээр тодорхой заасан газар карантин тойрож байлгаад тижээгээд шинжилгээгийн нөгөөд эрүүл болохтой гаргачихдаг байсан бол энэ жил одоо яг Алтан булгийн бонтыг дөнгөж өнгөрөнгүүтээ тусгайлан заасан тэр зогсоолуудын аль нэгэнд байлга гээд тэгээд тэнд нь байлгаа тэнд нь одоо юу гэдгийг эндээс өөрийнхөө нутгаас ямар өвсдөжэл яах вэ тэндээс нь өвсдөжэл хөдөлж аваад малчин хөлслөө тэр зогсоолынхын төлбөрийг төлөөд дараа нь буцаага нааш нь тээвэрлэнэ гэдэг ингээд энэ жил бол ерөнхийдөө урд урдынхаас бол маш их том хүндрэл амссан. Орчин холбооны улс ч гэсэн яг нэг үгүй хэлэхэд гадагшаа экспортлох тал дээр бол нэлээд чангарсан байгаа. Тэгээд дотоодын одоо хэрэгцээ шаардлагамж махны эрэлт хэрэгцээ их байгаагаас болж байгаа байх. Тэрийг бол шууд одоо хоригдно гэлгүүгээр гадагшаа гарч байгаа одоо экспортлж байгаа малдаа тавих шаардлага бол асар өндөр болгоцсон. Экспортлж байгаа аж ахуйн нэгжүүд Москвагаас дахин ажилтнаачлаад тусгай зөвшөөрөл өгдөг болсон. За энэ юуны миний хувьд гээд ингэ чинь 5 сарын 20 эднэр бид нар зориг доктор бид нар очив хурмалаа ялгсан. Тэгээ карантинд яжил журмаа өөрчлөөд тэр аж ахуйн нэгж болгон бол малын шиг зэмээ устгадаг цехтэй шатаадаг камертай юм аль зүйлийн машинтай болох шаардлагатай байсан. Бүх тэр одоо карантин яаж байгаа талбайгаа бүгдийн нэг бол цементлэг нэг бол одоо пленкоор хучих гэдэг ч юм уу. Тэгээд орж байгаа машиныг ариутгах барих гэдэг ингээд асар их юм яагаад бол карантинд бол 2 сар ихтэй болсон тэр бүхнийг даах гэж. Тэгээ манай одоо түнш харин ганцаархнаа энэ гадагшаа экспортлох юугаа авсан. Монголд ирсэн чинь бол урд нь бол өөрийнхөө аж ахуйн нэгж бус одоо сумын аймгийн мал эмнэлгийн хяналтан дотор байлгадаг имийг бол Сэлэнгийн Алтан булаг орчимд буулгана гэдэг энэ бол асар их тийм зовлон авчсан. Тэгээ яг нэг үгэлхэд зардал нэлээд гарсан. Гэхдээ бол яг өмнөх одоо жилийн оруулж ирсэн малын төл тэр юу бол бас хангалттай боломж юм байгаа. Тэгээ тэр юмнуудаа тооцоо ямарсан нэг тийм алдагдaltaгүй ирээдүйдээ бас нэг юмнуудаа боломжийн бодтой үнэ тогтоох юм бодлого барьжээ. За сайн байцгаана уу. Хэрэгтэй мэдээлэл өгж байгаа та бүхэндээ баярлалаа. За. Нэг юм асуучих уу зурга доктор? За. Би нөгөө жаргалтхан дээр нөгөө мэд сайхан захирлын эхний үржүүлгийн тэр нэг буха давчир тавьсан юм аа. За. Тэгээ би одоо болохоор 1-2 дугаар үеийн эрлийцтэй болчиход байгаа байхгүй юу? За. Тэгээ одоо энэ эрлийцээ 1-р үеийн эрлийц буха одоо тавьж болохгүй болчоод энийг тийм солио хийх боломж байдгийн болов мэд сайхан захирлаас асууж байна. Тий холио ч гэж яг би бол яг танах одоо миний анхны ажлын одоо үр дүн хэлжээс айл гэдэг үүднээсээ бол яг халимг бух нийлүүлэх тал дээр арай жоох өөр маягаар анхаарч чадна гэдэг бол амлая. Солионы хувьд гэдэг ингэхтэр би бол яг нэг хэлэхэд ерөөсөө цэвэр үржлийн одоо аж ахуй байгаад одоо бол би Ариун агро гэдэг компаниар одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ариун агро компаниас бол яг цэвэр үйлдвэрийн гэдэг баталгаатай гэрчилгээтэй араас нь батлах удам судрын ноцсон ийм л малыг зах зээл нийлүүлэх сонирхол байгаад байгаа.
тий. Тэм учраас би тэрийг аваад гэвч харин одоо энэ групп ингээ болцсон боломжийг сонирхсон улсууд нь одоо чиний тэр нэгдүгээр үеийн юг бухыг сонирхох гэж магадгүй тий мэрэгжлийн улсууд нь зөвлөнөж ер нь нэг тиймэрхүү байгаар энийг групп болоод хамтраад нэг чиглэлээр яаж байгаа улсууд санаа оноогоо яхад хинтээ хэрэгцээ шаардлага хангасан биеиндээ тусал дэмжих зөвлөгөө явах тийм боломжтой л да тий тэгж л хэлмээр байна. За ойлголоо баярлалаа хөө. Одоо тэгээ таны тэр борлуулах байгаа бухнуудаас хамгийн түрүүнд авна шүү. За би ч одоо хинтээ 18 жил болсон. Бараг хинтээ нутгийн хүн юм чи. Тий. За ерхэд холбоотой яа. Би нэг анхааруулгын чанартай юм хэлье. Энэ бярун бух аваад ашиглаж болно. Тэр бярун бух бол одоо ухаанда үнэ хөөх одоо чадвар хэлтүүлэх чадвар бол үндсэндээ бэлгийн боловсролын одоо боловсрол нь гүйцэтгэсэн байдгийг. Одоо биеийнч боловсролцсон байдгийг. Гэхдээ яг бэлчээрийн зүүнтэй энэ Монгол мал дээр очихороо наадах чи одоо ингээд зарим талаараа хөөж чадахгүй байх үндсэн нөхцөл байдаг. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр та нар одоо мэдэндээ одоо сүрэгт байж үйдэг одоо нэг сайхан амбан шарнууд байдаг шүү дээ. Ер нь гайгүйхан шиг айд нэг 4-5 шартай байдаг да тийм ээ. Тэр шарнууд чинь тэр нэг мөн ялах амтны чинь тэр чинь ялах амт шүү дээ одоо нэг 14-5 сартай юм очиж байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр маань одоо тэр шарнуудаас айгаад одоо ижил буруухад одоо ингээ гүйж чадахгүй байх нөхцөл байдгийн шүү. Тэгэхээр тэр сүрэгт байгаа тэр атмануудыг тэр ах нарыг одоо жоохон би одоо оторт гаргадаг юм уу одоо бэлчээр юунаас сүргийн сольд юм уу тийм байдлаар одоо дан үнэн сүрэг байлгаж гад л одоо хийлтүүлгийн ажил явахгүй бол бярун бухаар одоо эхний жилдээ төлөө авах асуудал бол ер нь үндсэндээ байхгүй бол таарна шүү. Энэ юм одоо энэ төрөл зохион байгуулалтыг хийхгүйгээр энэ маань одоо хэрвээ бухавлаа гэх чинь бол энэ маань одоо танай хотод 1 жил болоод 2 жил болчих юм бол сайхан бүдүүрээд нэг шүдэн хязгаарлан бох болчих юм бол одоо наадах чинь хинээсээ ч одоо хийлтүүлгийн ажлыг заахгүй айхгүйгээр одоо хийлтүүлгийн ажлыг хийгээ явж чадах нэ. За бярун бух авцгаа нөхцөлд бол энэ байдлыг анхаарч хийлтүүлгийн ажлыг зохион байгуулахгүй бол энд анхаарч зохион байгуулахгүй бол одоо баахан үхрээ одоо суваар явуулах хажууд гарна шүү гэдгийг бас анхааруул зөвлөж байна. За асуулт болсон уу? Байна уу? Байна. Сайн байна. За бүгдэнд өнөөрөө минь төргийа. Маш сайхан зөвлөгөө өгж байна. Баярлалаа. Ер нь бол ингээд бэрон бох хөтөл шүтлэн бохч ирээд хэлэлцүүлэх бол зөндөө байдаг. Таны уцыг аваад холбогдож энэ болох уу? Махны чиглэлийн аж ахуй гэж сонирхож байгаа юм чинь ер нь холбоотой байгаад одоо ганцхан энэ цагт биш нь асуух юм маш их байна. Тэрнээс гадна одоо худалдаанд худалдах гэж байгаа бэрэн маань хавар хэдэн килограммжинтэй ирэх бол за нэг хэлтүүлгүй үед нэг 5-6 сард бол наадах чинь нэг 300-350 байна дөө. За нэг биерхүү том нэг 400 ч бараг хүрчих хэлээ. Ноёдынгийн тугалнууд одоо бярунууд бол нэг 350 жагтай л байсан. За тантай холбогдож бас зөвлөгөө авмаар байна. За би энэ групп дээр уцаа тавьчих. За баярлалаа. Маш хэрэгтэй зөвлөгөө өгж байна. Танд амжилт хүсье. За Энцээхэн захирлаас нэг юм асуух гэсэн маа. Танаа одоо энэ Ариу агро компани чинь цагаан нур суманд хөхрийн аж ахуйтай очиж танилцах боломжтой юу? Нээлттэй танилцуулах боломжтой болов? Болно тий. Одоо ингээд ерөнхийдөө 3-4 сараас эхлээд бас нэг ногоож хуугаад бас тий.
ажил төрөл зэгцрээд ирэхдээ холбогдож байгаад байх үедээ бол бас зүгээр шүү дээ тий. Бид нар байж явах үе зоргоод огторч бас бид хоёр ирж нэг юу яах юм байгаа. Мала бас нэг англих тийм ээ. Тийм бүлгэлэх тиймэрхүү ажил хийхээ. Ер нь бол би чөлөө завтаагаа миний үндсэн ажлын болох дээр ер нь байнга наашаа явж байгаа учраас тэр үеийг тааруулаад ирэхэд бол чөлөөтэй шүү дээ. Тийм нууц хаах юм бол байхгүй. Тий. Тэгээд махны өхөр солирхчид нэг хэлэхэд нэг аятайхан чимэгтэй мэдээ байгаа. Сая засгийн газрын хуралдаанаар малчин өрхөд 5 газар эзэмшүүлэхээр болчлоо шүү дээ үнэгүй. Энэ одоо их хурлаар дэмжигдээд ингээ батлагчвал одоо энэ өхрийн аж ахуй эрхлэгчдэд маш таатай үйл явц болох байхгүй тийм ээ. Бэлчээртэй нэг 5 газар одоо ингээд 5-10 газар ингээ одоо болоод ингээд тэрийгээ сайхан хаалаад бүтээмж өндөртэй одоо тэжээлийн урмал тариалах замаар одоо махны өхрөө бордох одоо өсгөн бойжуулах үйл ажиллагааг одоо ингээ явуулахад маш тусдаг хэмтэй ажил одоо ингээ нэг шийдэгч байгаа. Нэг газрыг бол одоо үнгүй өмчлөхөр болсон шүү дээ. За 5 газар эзэмшүүлэхээр хуулийн төсөл явж байгаа. За тэр ингээ батлагчих юм бол махны өхрийн аж ахуй ер нь хиттэй тун ирээдүйтэй салбар болох тэр чиглэл рүүгээ явж байгаа шүү. Ер нь одоо энэ махны өхрийн аж ахуй нэг үе бодвол одоо их хөгжих аятай таатай суур одоо ер нь бий болчлоо шүү дээ. Өхрийн мах ер нь зах зээл дээр бол одоо үн хэншийг бол ямар мах тодорхойж явдаггүй өхрийн мах тодорхойж явдаг шүү дээ. Өхрийн мах хамгийн үнэтэй байдаг. Тэгээд тэрнээсээ доошо хоньны мах энэ төр гээл ерөөсөө одоо үний индикаторыг бол ерөөсөө юу харуулж явдаг вэ гэхээр ерөөсөө өхрийн мах л одоо байж байдаг. Үндсэндээ одоо энэ жилийн мах бол ер нь 30,000 хүрчлээ. Цаашдаа хэдийн төлбөр ер нь тэгээд хагас 100,000-аас одоо доошгүй байх ерөнхий хэдийн төлөв ер нь ажиглаж байна шүү дээ. Тэгэхээр одооноос энэ өхрийн аж ахуй сайхан цэгцтэй бариа явчих юм бол маш орлого сайтай бизнес болох одоо юм хэдийн төлөв ер нь байгаа шүү гэдгийг та бүхэнд дуулгаж байна. Сайн байна уу? За юм сайхан ярилцлага ярьж байгаа зоригоо доктор болон мэдтэй гахтай баярлалаа. Нэг зүйл асуух гэсэн. Энэ саяын төгөлдрөгийн нэг залуу асуулаа жагалдгааныг гээд яг 2 төв дээр төлөө авч ирэн гэсэн. Энэ бухайг сая зоригоо доктор хэлэхдээ 3-4 үедээ цус ойртолт бол асуудал гэдэг. Тэгэхээр төгөлдрийн дээр асуулт дээр бол бухаа бол солих шаардлагагүй биш үү гэж зүр бодлоо сая яриад нундаас нь. Энэ зөв бол дүү буруу бол. Зөв. Энэ юм за зэрэг харилцуу тий. Энэ хиний за төгөлдрийн хувьд бол нэг юм байгаамаа. Бид нэр шүү дээ анх ярихдаа түрүүнийг анзаарч нүггүй 6 сард бид нэр бухаа тавьчаад ер нь бол 9 сарда буцаагаад авцсан. Тэгээд тэдний тэгтээ нөгөө хэлтүүлийг хийсэн бух нь бол байхгүй. Тий. Эхний үед бол нэг тийм туршилтан дээр тэгсэн юм байгаа. Тий. Зөв. Тэр нэгдүгээр үеийн бух төгдрөөс асууж байна л да. Тэр бух ер нь хэр бух вэ? Ер нь тэр одоо тэр халимаг бух гэдэг байгаа зургнуудын ер нь их төстэй тийм улаан. Тэгээд тэр нэг 10-аад гарсан юм аа тэр бухны дүл. Гэхдээ зарим нь бас биш ч байж магадгүй л дээ. Тэр жил тэр 3 сар яахад. Тэгээд тэрнээс нь арай гоё том биетэй тэр дуглаар нь бух тавьж авч үлдсэн. Тэгээ одоо тэр охин бас байгаа. Зөвлөхөд бол чи энгүүд их сайхан хүнтэй болох гээд байна. Одоо нэг бух аваад тийм ээ. Тэрний нэг бухны төл гэж яриад байдаг шүү дээ. 10-аад төл бий гэдэг шүү дээ тий. Сонсч байна. Сонсч тий. Тийм нэг 10-аад төл тэн дотроо одоо нэг сайхан цэвэр бух ингэ тавиад тэндээс одоо гараад ирснийг ерөөсөө сайхан шилэн сонгоод өөр дотор нь ингэ үржүүлчих юм бол чивэл ер нь өөрийн гэсэн одоо нэг юм халим өхрийн
цус орсон нэг тийм нутгийн үхрийн популяцлаад болдог юм байна да. Нэг омгийн Тэгээ хоёрдугаар үеийн ирлийз нь бол нэлээд байгаа байхгүй юу? Тэднэр бол ер нь Монгол нөхөртэй харьцуулахаар арай биеэр том, жимийн ч гэсэн арай илүү байгаа даа. Аа. Нэгдүгээр үеийн ирлийз нь болохоор одоо бүгд нэг бухны төл болоод одоо миний бух одоо охин 2 байгаа байхгүй юу? Нэгдүгээр үеийн ирлийз. Тэр хоёр маань одоо хоорондоо ингээд яхаар цус ойртох байх гэж би бодоод байгаа байхгүй юу? Вээгүү тэр цус ойртох юм байхгүй зүгээр дотор нь явуулчих хэрэгтэй. Гэхдээ чи энэ сайхан одоо овол наадах чи ер нь нэг цэврээр сэлбэхээр болцсон юм байна. Сэлбчүүл одоо чи их гоё хүртэл болох гэдэг юм байна да. Харин тийм ээ одоо тэгэл харин бух аванд шүү л гэж хэлээд байгаа. За. За баярлалаа. Түрүүний нөгөө асуулт байсан нэгмар төг байна уу? Юу яа хоёулаас нэг ийм юм энэ төвлөлдөлт амлчвал яасан. Чи ч одоо хинтээ өмнө дэлгэрийн хүн байна. Би ч бас одоо хинтээ нутгийн шахуу хүн байна. Тэгээ бид хоёр хинтээ рүү бас нилээ талигастай юу яаж ирсэн те. Фокуслж ажиллаж ирсэн. Эхний ажлын маань одоо тэр үр дүн энд ингээд мэдрэгдээд харагдж байгаа ч хоёлаа нэг очичвал яасан хинтээ явах талнда те. Үзэж хараад зөвлөгөө өгөөд те. Очоод үзээд танай өхрий чинь ерөнхийн нэг баримжааг ин хараад тэгвэл За баярлалаа. Тэгвэл бүрэн сайн байна. за Зам дээр юм чи манайх өгөн тийм үү? Төгөлдрөө. Танаа хаагур нутгалж байгаа жаргалтаа. Өмнө дэлгэр тал руугаа. Амдлэр тал руу. Тэгвэл зам дагуулж хоол юм одоо тэр. За баярлалаа. Төгөлдрөө чи тусад нэг уц ширмсээ ягаад хоёлоо холбогдээд хөө. За би тань руу реквест явуулсан байгаа шүү. За баярлалаа. Төвлөрн одоо баярлалаа. Би түрүүний нөгөө асуулт цогцсон юм байна уу? Зөрөгчдөө доктор түрүү намайг асуухад яг скватрын төмөн цогт юм уу дорндын халах голоос үхрээ сонгоод хийвэл ерөнхийдөө тэр чиглэлийн үхэр илүү зохимжтой гэдгсэн. Энэ төгөлдөр гэж хүн маань болохоор яг ямар үхэр дээр үржлийнхээ ажлыг хийж эхэлсэн болоо. Миний хувьд бол яг л Монгол өөрийн суурь үхэр дээрээ л. Төгөлдөр яг энтэй хаагур байна. Жаргалтхааныхаа зүү хойд талд өмнө дэлгэр талдаа байд юм ба манайх. Хэдийгээс өмс байгаа шүү. Энтэй хаагур хийж байгаа. Нэгмар зөв энтэд үржүүлгээ хаагур хийж байна. Хинтийн хэрлэн сум чандагны тал орчимд. Баян адаргын юмаа тэгээд яг та зам дагуу юм би бас нэг оч сонирхож үзье. Хинтийн орлогоос юм байгаа шүү. Хинтээ хэрлэн чандагныханд яхад зүгээр нэг ийм санаа байш. Яагаад бид нар жаргалтхан хавь руу явсан гэхдээ зэрэг ерөөсөө ингээд зүүн бүс дотор байгаа үхэр сүргийн хамгийн одоо нягтралтай хэсэг бол жаргалтхан хэрлэн өмнө дэлгэр тийм ээ хэрлэн сум мөрөн гэдээ байгаа шүү дээ. За тийм ч учраас тэр МСС-ийн метагрогийнхан одоо бас юу яагаад ах шиг байгаа. Тэнд аж ахуй байгуулсан ерөнхий судалгаанд яга жаргалтаан дээр бид нар ч бас ингээд мах боловсруулах цех юу байгуулъя гэдэг үүднээс бас дуудлагуудлагаар газар аваад ингээд хэлж ирсэн юу байгаа. Тэгээд яг тэр чиглэл рүү ажиллах гэж байгаа улсуудын хувьд бол яг хөөхтэй зэрэг хэрвээ одоо малынхаа үйлдвэр угсаа ашиг шимийг сайжруулад ингэхийн бол метагрогийнхан бюро шүтлэн худалдаж авч байгаа тэдний хувьд ч арай жоохон төлхөө үнээр өгөх юм аль талдаа ашигтай болох болцоо боломж байгаа байхгүй юу тийм ээ. Тэгээ илүү махны чиглэлийн үйлдвэрийн шин чанараа хадгалсан мал төлөлтөй болох юм бол тэдний хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд одоо бурдаж
шахаж мах бэлтгэгт нь ашигтай болж магадгүй. Тэр хавийн улсууд бас би нэгэ мэддэг улсууд ах юм бол та нар холбогдоод тодорхой бас нэг санаа оноо байгаа юм. Тэрийг та бүхэн бас сонирхол та бүхэнтэй бас хамтарч ажиллахад бэлэн байна шүү. Тий. Хинтээдүүд яг нэг үгэлхэд цэвэр үйлдвэрийн одоо бид нэр үржлийн өхрөө яхад бэлчээр нутаг бусад одоо айл хунараас арай жаахан зайдуу байх тийм үйлжээ хаваржаа нутаг жоохон олдоц муу байсан учраас сэлэнг тийшээгээ ирсэн байгаа. Сэлэнг тийшээ ирсэн бас хоёр шалтгаан хоёр дахь шалтгаан юу гэхтэй зэрэг сэлэнгийн зэлтэр түшиг сумд бол халим өхөр үржүүлжээс одоо ч халим өхөртэй айлууд их байдаг учраас халим өхрийг эрэлт гэдэг юм уу мэддэг заавал одоо шинээр танилцуулах шаардлагагүй ийм газар байгаад байгаа учраас бид нар энд ирчээд байгаа. Тий. Явандаа бас яг тийм халим үйлдвэрийн юуг зүүн бүсэд бий болгох гэдэг юм уу тэр чиглэлээр сонирхож байгаа улсууд байх юм бол хэдүүлээс санаа олон солилцох боломжтой шүү гэж бас энэ дайзанд хэлчихэ. За баярлалаа. Тэгэд мэд сайхан захирал зөргөө доктор хоёр хинтэр рүү явна гэдгсэн хизүүгээр явах боломжтой бол тэр хугацаагаа хэлвэл холбогдож байгаад хамт явж болох болов. Манайх тэнд нэг тариалангийн талбай малбайгаа аваад ерөнхийдөө яг энэ чиглэлээр ажиллая гэж шийдчихэд байгаа юм аа. За тэгээ холбогдё. Ер нь бол яг зүгээр хинтэр яг бизнес үйл ажиллагааны нөхөр аж ахуйн чиглэлээр юм байхгүй. Гэхдээ найз нөхөд генетрэ гэдэг ч юм уу юм байгаа. Энэ өвлөл бол бас л нэлээд чангахан өвлөл болоо. Жохон амс хийгээд хинтигээрээ явах ажлуудыг давхцуулаад явах сонирхол бол байгаа. Тий. Тэгээ хэдүүлээ холбогдё ширмсээр яаж байгаа. Холбогдоод завдаа гаргаад явахыг бодноо. За нэг юм асуух гэсэн шахан бортод хоногийн нэмэгдэх юу нь ямар хөө байд юм бэ? Хэдэн хил байд юм бэ? Халимаг өхрийн хувьд бол ерөнхийдөө хил хоногийн нэмэгдэл хил 100-аас хил 400 бол нэг тийм юу биш өндөр биш л гэж гардыг юм байлээ. Тий. Манай нөхцөлд бол нэг 500-аас 800 грамм байт юм доо. Тийм Монгол өхрийн хувьд халимаг өхөр тэндээ бол тиймэрхүү л байт юм биш. Цэврээр нь бол. Нэмж сонирхуулахад халимаг өхрийн Монгол улсад зохион байгуулагдсан үржлийн малын шилэн болны үзэсгэлэн яармагт оролцож мөнгө медаль авсан баха. Үнэ. Хоёр үзэсгэлэнд ямар ч бэлтгэлгүй ороод хүрц медаль авсан. Өнгөрсөн жил чи мөнгө аваад зүтэй. Хүрл авсан аа. Хүрл авсан уу? Тэр нэг ганцхан ногтлж очиод тэгээд юу яаж ичээг л дээ тий. Тэ. Хайтангаас алт руу тэмүүлнэ. За нэг зүйл асууя. Би бас энэ хинтийн хүн байгаамаа хэрлэн сумах. Тэгээд сая яг ярьж байгаа цаад санаа нь болохоор би зүгээр ингэж таамаглаа. Одоо яг Гэрпор цагаан толгойд Казахын цагаан толгойд сэлэнгийн өхрүүд болоо зөвхөн сэлэнг төв ам булган чигт бол Гэрпорт улаан алзан өхрийн чиглэлүүд ингэ яваад байгаа. Тэгэхээр яг зүүн бүсийн чиглэл рүүгээ энэ халимг өхрөө ерөөхдөө нутгсан байдлаар ингэ үржүүлж явуул ер нь зүгээр юм шүү. Энэ талаар юу гэж боддог вэ? Тэгээд одоо яг цэвэр үйлдвэрийн ч юм уу өөр үйлдвэрийн өхрүүд дандаа л булган төв сэлэнг гэдэг газруудын одоо таатай нөхцөлийг хараад үржүүлээд их шиг байгаа юм. Тэгэхээр яг одоо бүсийн онцлог харуулж яадаг юм зүүн бүсээс одоо яг энэ халимг өхрийг боломжтой гэдэг байдлаар ингэж бүсэлж хөгжүүлүүл яадаг юм лөө. Тэгэх юм бол энэ тусдаа групп нэгээд яг зүүн бүсийн яг малч хад тариаланчд нэгдсэн байдлаар ингэж ажиллавал яадаг юм лөө.
засаг төр хаана яах вэ гэдэг бүсчлэх чиглэлийн яах вэ? Ер нь бол бидний одоо юугаар те судалгаагаар халим хөхөр бол зүүн бүсэд нэлээд одоо эрэлттэй байна гэж анх юу руу за өмнө дэлгэр бол одоо Монголын хамгийн их олон малтай тэгээд бид нэр Батчирээт рүү нэлээд сонирхсон тий. Тэгээ яг нэг үйлч бид нар ямар ингээд үлжээ хаваржаа бэлчээр юу бол одоо орон нутгийн шийдээд өгөхөш өөртөө олно гэд за тэгээд ер нь бас нэг бизнесийн ирээдүйн юмнуудыг ингээ бодоод явахтай зэрэг бас л жоохон шахацлцсан давчуу байсан учраас яг нэг үйлгээд бид нар хоёр дахь вариант бол сэлэнг рүү яасан л да. Гэхдээ зүүн бүсэд халин хөхрийг үржүүлэх болцоо боломж ялангуяа тэр хоошоогоо Баяадраг Норуулан Батчирээт юу бол байгаа. Тэгээ эрэлт цаашаа дорнтой сумууч ингээд байж байгаа. Тийм учраас ер нь бол миний түрүүний хэлсэн санааны өгтэй зэрэг зах зээл бизнесийн юуг явуулж байгаа миний харж байгаа юм бол чандганд байгаа тэр метагрогийн мал бордох чиглэлээр ажиллаж байгаа энэ аж ахуйг тойрсон сумуудын хувьд бол малчтач бас ашигтай, метагроч ашигтай. Тийм учраас бас нэг тодорхой хэмжээний сүм сүргийн нэг аж ахуй байх эрэлт бол байгаад байгаа. Яг нэг үгэлхэд энийг зохион байгуулахад хүн хүч зардал гэдэг асар их юм байгаа болохтой зэрэг тэр юу бол шууд хэлж чадахгүй байна. Өнөөдөр яг энэ аж ахуйг яахын тулд өр зээл тавиад одоо ерөнхийдөө чард ажиллаа энэ жилээс хамгийн анхны одоо нэг борлуулалт эхлэх гэж байна. Тэгээ сая та бүхний ярианаас харахад хинти нутгаас хэрлэн жаргалтай хавьяас хүмүүс олон байна. Хэрвээ бас энэ чиглэлээр санаа оноогоо яах юм бол бас нэг дотор бодсон бодол бол байгаа шүү хамтрахад тий. За ойлголоо. Энэ баруун бүсэд яг ямар хүн үйлдвэрээр хөрөнгө оруулалт хийх бүрэн байна. За өөр асуух юм байхгүй ингэсээр дуусах уу? Энэ манай хинтийнхэн байвал утасны дугаараа үлдээчил холбогдоод юм хэм судлал бас хэрэгтэй байна. За би группээр өөрийнхөө утсыг жишээл тавьчих 90117825 гэсэн утас байгаа. Яг энэ хөдөө аж ахуй дээр байх тул сүлжээ муутай интернетээр бол холбогдоод байх болцоо боломжтой. Telegram дээр 90117825 Viber-ээр бол холбогдоод иж болно шүү. Тэгээ. За та бүхний цаг зав гаргаад халим үйлдвэрийн талаар за би утсаа Telegram дээр тавьчаа. Тий харилцсан одоо мэдээлэл солилцсон сайхан ярилцлага усанд их баяртай байна. Тэгээд энэ чиглэлээр бол та бүхэнтэй санаа оноогоо солилцсон хамтран ажиллах одоо сонирхол бол байгаа. Тэгээд группийн админдаас талархлаа илэрхийлээ өчигдөр санамсаргүйгээр л одоо нэг асуултанд хариулсан чинь гинт яваал маргааш өнөөдөр ингээд ярилцлага орчлоо. Тэгээ өнөөдөр аль аль талдаа одоо бас хэрэгтэй арга хэмжээ олсон бол баяртай байх болно. Баярлалаа. Сайн сайхан бүхэн өсөё. Баярлалаа. Баярлалаа. Сонирхолтой сайхан ярилцлага боллоо.